За сайн байцгаана уу? Life is good podcast-ийн 3 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр манай одоо зочин хойморт та бүхний одоо сайн мэдэх мөнх нэмрэл ах маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд яг хуу одоо бараг мэдхгүй хүн гэж бол байхгүй баг. Тэгэхдээ мэдхгүй хүн ирээ үзчихвэл өөрийгөө танилцуулж тэ. Гэтэ та бүх юм аялаараа нэлээд удах баг. За сайн байцгаана уу бүгдээрээ. Энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ намайг мөнх тэмрэл гэдэг. За би ч бол ер нь бизнес юм байна. Тэг бизнес. 2010 оноос гэхээр одоо 15 жил бизнес хийж байна. 15 жилийн дотор нэг 6 компани байгуулад 3 дампуураад эргээд нөгөө идэгээ буцааж босгоо байгуулад ингээл яг нөгөө ингээл ялагдчих үзсэн. Тэгээд бас юу ялчиж үзэл ингээл аль түүхийн дамжаал явж байгаа юм хүн байгаа. Тэгээд өнөөдөр одоо мөнх тэмрэл ахтайгаа ярилцсан. Цааш уушлаарай. Бишгийн дундуур ороод ирлээ. LG Best Shop дээр Black Friday эхэлсэн байна. Манх дээр зурагт хөргөгч, угаалгын машин, тоос орогч гээд цүм хэмтэрсэн байна. Та бүхэн LG Best Shop-ыг зөрөөрэй. Манай хаяг 3-4 дэх орлын өргөг кинотеатрын замын эсрэгтэлд мөн та доор харагдаж байгаа вебсайтаар онлайнаар гэртээ захиалаад хөргүүл авах боломжтой. Нэрээ эхнийх төхөөрөмжүүд AI химэл оюухан суурьтай байгаа шүү. Баланс гэдэг. Одоо work and life balance тэ. Тэгэд яхаарахгүй бидэд бас Монгол улсын жижигхэн зах зээлээс судлан барина. Таныг энэ сэдвүүдээр ярихад бас үзэж байгаа хүмүүстэй тэр тусмаа ирээдүйн хойч залуу үеийнхэндээ хэрэгтэй зөвлөгөө өгөх болов гэдэг утсан. За түрүү яг хэлсэнчлээ одоо 6 бизнес яалаа, зарим нь унлаа, зарим нь бослаа гэж ярьж байна тэ. Тэрнээсээ эхлээд ярил жоохон дистаралт яваа тэ. Жоохон эхлээсээ яриад одоо бол мэдээж тодорхой хэмжээнд та бол нэг юм менежментийн арга барилаа олцсон юм зөндөө мэдсэн юм шиг. Тэр үед таны ажил амьдралын баланс ямар байсан дөнгөж бизнес эхэлж байхад тэр үед та юун дээр алдсан гэдгийг ярьж эхлэх байгаа юм болоо. Одоо түрүү нөгөө хэллээ ш нэг 15 жил тий. Тэгэхээр яг хуу 15 жил болохоор ерөнхийдөө яг миний бодлоор бол нэг юм 10 жил болохоор бол ер нь л нөгөө нэг юм хөлт орно гэдэг шиг тий. Ер нь ингээд нөгөө байгуулсан хүн чинь нэг юм ойлголттой болдог, өөрийн гэсэн нэг юм арга барилтай болдог тий. Тэгээ нэг тодорхой хэмжээний нөөцүүдтэй болдог гэх юм уу тий. Ингээд нэг юм багтаа болно, эсвэл нэг юм тодорхой хэмжээний бас нэг юм түрээсэлдэг эсвэл объекттой гэдэг юм уу тий. Ингээд нэг иймэрхүү болт юм байна. Ер нь бол тэгээ эхний 10 жил бол ирээ би яха боцсохгүй бид нар нөгөө нэг ер нь ингээд нэг дөнгөж 20 жоохон гараад эхэлсгээс ер нь нэг юм үеийнхэн дүү тэгсээр тэгээд нэг 10 жил айгүй ингээд юм завгүй явсан байлээ. Тэгээд сүүлдээ манайх яг жоохон тэр дампуураад ингэдэг шалтгаан бол юу гэх юм бол нөгөө яг өдөрдөж байгаа хүмүүс нь бүгдээр нэг ойролцоо насныхан байсан. Тэгсэн чинь бүгдээрээ жоохон 30 нилийн гараа гэсэн чинь нөгөө амьдралын өөр асуудлууд тулгарч эхэлж байгаа байхгүй. Жишээлх юм бол эргэн тойрноос ахвадлаад хүл хацалтаа тулгараад эхэлж байгаа. Эсвэл хүүхдүүд нь өсвөр насны түрээд янз бүрийн асуудлууд гарч ирж байгаа гэдэг чинь ингээд юм шал өөр асуудал. Тэгээд ер нь бид нар жоохон нэг тийм завгүй болоод гэх юм уу ажил дээрээ нэг өмнөх шигээ тэг зүтгэдэг хамгийн өөрөөсөө ерөөхдөө хамааруулсан байсан билээ л дээ. Тэгчээд яагаад ингэж болж өгөхгүй нэ гэсэн чинь угаасаа л бид нар нөгөө яг юм тодорхой хүний нэг юм үе үйт юм 20-д таахт ч юм аав ээж залуу гэдэг нэг юм янз бүрийн тийм юу ахгүй тийм амьдралын өөр асуудлууд байдаг юм байна. Тэгээд насаараа насан дээр хүрээд ирэхээр өөр ингээд асуудлууд ирдэг юм. Тэгэхээр ер нь бид нар бол одоо нэг арга барил өөрчлөх юм байна. Ахиж хэзээж бид нар пул таймаар ч юм уу өмнөх шиг бид нар ингээд тийм хүчин чармаалтаар ажиллахгүй юм байна. Өөр зүйл төр хүчин чармаалт гаргах юм байна. Тэгээд арга барил өөрчлөөд тэр шилжилт рүү ороод тэгээд сая эргээд босч эхэлж байгаа гэдэг нь одоо нөгөө тэн дээрээ бас нэг өөрийн гэсэн хөрхөн нэг модель арга барилтай болоод одоо тэр намжилттай яваад эхэлж байна. Юу яаж ч тэ нөгөө залуу хат бол яхаа аргагүй тэр бол нөгөө хүний өөрийнх нь ирч хүчээс болоод тэгж амар фул тайм явдаг байдаг. Ер нь хүчнээс гадна эргэн тойрно. Жишээлх юм бол чи жоохон багч аав ээж чинь залуу байна гэсэн үг шүү. Одоо бид нар үл яг үнийг хэлэхэд аав ээжүүд өвдөх юм бол би шууд ажиллаа яал тэгэл юу эмнэлэг домлогоо ноцолтол ингээл ноцолтол явна гэсэн үг шүү. Хүүхдүүд яах юм бол ингээд тийм. Тэгэхээр өөр юм гаргах цаг бас ингээд их болчихж байгаа байхгүй. Бүх юм 100% ажил биш ч юм уу тий. Life is good podcast-ийн дэмжигчээр Титэн Music Store Түмэн Молын 5 дахь хүрт байлж байгаа. Хиттэй лээ. Манайхд одоо 12 3 төр. Одоо нөгөө 10 хэдэн жилийн өмнө тэрийг ярих зүгээр удаад. Тэр үед нөгөө одоо байгаа аав тэр байгаа хоёр аавын түрүүний ярьдаг модал өөр байлгуудтай ажиллаж байгаа байдал гэр бүлдээ цаг зарцуулж байгаа байлж гэдэг юм уу. Тэр талаас нь хариулвал
ялгаа нь юу байсан бэ? Аль үед одоо өөрийгөө гэр бүлтэй илүү цаг зарцуулж яах гэж үтсэн бэ ч гэх юм уу. Гэхдээ яг юу исэн юм аа? Ер нь бол би 2020 он хавцаа 22 он хавцаа бол яасан бэ? Ер нь бол ажил руу их анхаардаг л байсан юм билээ. Зоохоо тэгээд би чин дээрээ нэгчтэй доороо нэг дүүтэй. Тэгээд дүүгээ алдсан. Тэгээд тэр үл ер нь манай гэр бүл их том одоо юу гэдэг нь амар хүнд зүйл гэх юм да. Тэгээ бид нар яг тухайд яаж тэрийг даван тулахаа мэдэхгүй юм. Тэгэл тэндээс ер нь ингээд яг би аягүйх нэг юм жил шохоо баг юм сэтгэл мэдрэлийн өвчтөй болонго алдсан гэх юм да. Ер нь нөгөө хүлэн зөвшөөрч чадахгүй. Байхгүй болсон гэдэг тийм. Тэ нэгдүгээр нь байхгүй болсон хүлэн зөвшөөрч чадахгүй. Хоёрдугаарт нь манай аав ээж хоёрыг би нөгөө яаж зовж байгаа харахаар тэрийг би хүлэн зөвшөөрч чадахгүй. Яагаад ингэж манай гэр бүлд юм тохиолдож байгаа юм бэ? Гэт ингээд яг хэнийг буруутгаад байгааг бол би мэдэхгүй. Гэхдээ ямар ч хэлсэн нэг тийм те нэг тийм ингээ буураа яагаад ингээд. Тэгээ энэс өөрөө би даван тулж одоо ингээ яг яах ёстой юм бла гэдэг мэдэхгүй ингээд. Тэгээ нэг юм 6 сар бол би бараг жил шухаа биш үү? Энэ богт огтч инээгээч хөө ерөөсөө тийм ийм гоё юм хийж тарих бодогдоогүй гэдэг юм нэг ийм үеийг ер нь бид нар бүгдээрээ тусалтай манай их ч манай аав ээж ч гэдэг юм манай гэр бүлийн ч юм. Тэгээ тэндээс эргээд би бодохоор би юуны төлөө ингээд яваадсан болоо гэдэг тийм нэг толгоороо зохиулсан гэх юм уу тийм юмтай толгорохгүй. Тэгэл тэндээс хойш яг зориг маань арай өөр л хойч бол би амжилтанд хүрэх мөрөх гэдэг ч юм гээд нөгөө юм боддог байсан аа. Амжилтанд хүрэх мөнгө төрөгдөг ч юм уу. Тэг карьер тэгэл ер нь би их завг байсан. Тэг тийм байснаа одоо бол илүү нэг дурсамжтай гэдэг ч юм уу. Ер нь бол ингээ бид нар бүгдээрээ л өгөх юм байна. Одоо дараагийнх нь хизээч би бол яг үнийг хэлэхэд хизээч би дүүгээ өхнө гэж хинч тооцоолохгүй шүү дээ. Тийм үстэй тий. Ер нь ингээд мэдээж амьдралын чамаар бол аав ээж ч юм уу бид нар алтна гэж л бодож ирснээс биш. За хизээч миний тархин дотор бидний тархин дотор дүү гэж ойлголт байгаагүй. Бид нар ингээд жишээл би өөрөө амьдралаа төлөвлөсөн байхдаа дүүтэйг ихчтэйг ингээд нэг юм төлөвлөсөн байсан чинь ингээд миний төлөвлөгөөнөөс юм өөрөлдчихгоо. Ер нь бол тийм амьдрах утга учир хаагаад гэдэг юм уу яаж цаашаа явах вэ гэдэг асуудал. Тэгээ бүх зүйл маань утгагүй болоод нэг одоо өнөөдөр хүрдсэн байгаа юм. Ямар ч ач холбогдолгүй. Тэгээ тэндээс хойш бол ер нь зарим үний юмыг хүлэн зөвшөөрсөн гэх юм уу хүн бол цаг хугацаатай юм байна. Тэ одоо би аав ээж хоёроо ч хүлэхгүй харах юм авах боломжгүй байдаг байхгүй. Зүгээр байгаа хугацаанд нь би яаж тэр иттэй илүү цаг гаргах вэ гэдэг юм ингээд нэг юм өөр юм дээр төвлөрөх боломжтой шүү дээ. Бид нар хамтдаа юу хийчлэх вэ тэ гэдэг юм. Тэгээ би дүүтэйг бид нар чинь ингээд аялдаг байсан ингэдэг гэсэн. Эргээд ботхоор яг нөгөө тийм гой дурсамжууд ингэсэн. Тэгээ амьдрал бол ер нь бас тодорхой хэмжээнд юм бүх юм хянч чадахгүй учраас хянч чадахгүй зүйл дээр бид нар ингээд цаг гаргаад ингээд тийм дурсамжууд үлддэг. Ийм л бид нарт яг үндэ хүн болгонд ийм л гашуун тийм юу үнэн байгаа юм байна. За тэрийг түлэн зөвшөөрөөд хэрэглэхгүй дараа нь ингээд харамсна. Ийм л юм руу явд юм байна гэх. Тэгээ тэрнээс хойш илүү нэг юм амжилтаас гадна миний план дотор амьдрал гэдэг. Одоо ингээд жишээлбэл ээж аав өдр цаг гаргах ч гэдэг. Жишээл ээж аав өдөртөө би их цаг гаргаснаар мөнгө бол олохгүй шүү дээ. Хойч бол би баг ингээд үр дүнг юун цаг гаргаад байна. Миний цаг гаргаж байгаа юм болгоно л баг мөнгө олоод өсөлт төгжил авчраал тий. Баланс гэдэг зүйл зүгээр нэг талд гарсан байсан шүү дээ. Тий. Энэ яриад байгаа нэг баланс гэж юм байхгүй гэх юм уу. Тий. Зүгээр баланс ерөөсө бүх юмыг ингээд тий юм мөнгөөр хэмжээнд ингээд тэл хүн чинь гэр бүлийнхэнтэй ингээд цаг гаргаад юу ядгүй шүү дээ. Тэнд их цаг гаргаснаар би амжилтанд хүрэхгүй тэ ингээ бизнес өргөжөхгүй учраас нөгөө илүү ингээ тэн дээр баг цаг гаргаад явуулсан л. Гэтэ ардаа бас ингэж боддог гэж магадгүй дотоод ухамсар нь би мөнгөтэй болчвол дараа нь энийг болгох чинь дараа нь гэр бүлийн аз жаргалтай болгох чинь гэж бодоод байдаг бах тэ бас эхний хэлж нөгөө мөнгө карьерийг уртай. Life is Good podcast-ийн дэмжигчээр Титэн Music Store Түмэн Малын 5 дахь хүрт байлж байгаа. За ингээд ямар ч хэдүүлээ 10 хэдэн жилийн өмнөх юм руу бас орлоо. Одоо нэг жоохон darker эхэлчихлээ. Харин би яг хэлэх гээд ижилээ. Life is Good podcast гэдэг таны амьдралын одоо сайхан зүйл яриулах гэсэн чинь жоохон darker яваад үлээ. Гэтэ одоо угаасаа тэр dark зүйл байгаа болохоор жаргал гэж байдаг учраас зовлон гэж байдаг болоо тийм. Тэгжээс тэр хоёрын ялгаа гарч ирдэг баг л та. Тэгэхээр за өргөжлүүлээд юу яа? Дунд үеийнхээсээ өмнө яг ямар үед амьдрал сайхан гэж боддог вэ танд? Зүгээр энгийн жижиг асуулт. Заавал томоор философор биш те. Ямар үед танд амьдрал сайхан юм аа гэл.
Энд гэхдээ ингээд амар юм муухай харьцангуй билээ шүү дээ. Эсвэл би өөрөө тийм өөрчлөлтүүд идэх хүн биш магадгүй. Тэр нь юу гэвэл бүх юм ингээд мэдээж сэтгэл санааны дагуу сайхан бүтээл яваад байвал хүнд нэг сайхан биш шүү дээ. Гэтэл эргээд бодохоор тэгэхээр нөгөө хитрхи чадваргүй болоод байгаа юм шиг нэг хитрхи нэг юм комфортабл байдал тий. Нөгөө нэг юм тэмцэгч чанараа юм болгодог бүтээдэг чанараа алдаад байгаа юм шиг. Тэгэхээр бас л ингээд нэг юм хоёр талтай байгаад байгаа байхгүй. Тэ ер нь ингээд түр яхаа би түр яч нэг тэнцвэр гэдэг юм. Энэ явж ирэн бүх юм дээр бас яг энэ нэг юм сүүлийн үйл юу гэж байгаа тэр арга байдал ороод байгаа шүү. Тэнцвэр гэдэг. Илүү нэг юм руу хитрхи аль ч юм дээр туушрахгүй гэх юм. Тэ. Тий. Тэгэхгүй л ингээд бүх юмыг бид нар юу ойлгож чаддаггүй байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэнцвэр гэдэг юм. Хамгийн сүүлд яг юун дээрээс амьдаа сайн гэж мэдрэмж ав. Нэг шууд кейс л. Юун дээрээсөө. За ямар нэгэн юмны төлөө ингээ хүсэн хүлээгээ тэрний төлөө хүчин чармаалт гаргаад хөрөнгөт бас гоё мэдрэмж авчлаа. За жишээлбэл зөндөө энэ дөө сая сүүлд би пицци тэмцээнд орлоо. Тэгсэн. Тэгээд пицци тэмцээнд ороод төрүүлээ талтан медаль авсан. Гэтэ өглөө нөхцөлөд бүр оронгоор ирсэн байсан гоё. Тий, өглөө хэцүү байсан. Яг тэндээс бид тэр ер нь ингээд ямар нэг юм болох хүртлээл болохгүй л юм шиг л санагдаад байдیں۔ Би бол тэр өглөө яг сторич ороод 1 минутын дараа утсан аахгүй. Үгүй ч яаж ч юм бол ингэ болж байгаа юм бах та гэдэг. Сторич биш рил орсон байлоо. Рил орсон бас тий. Тэгэд ер нь би өмнө дандаа нэг фейлдчихсэн байхгүй. Би ч аагууд орсон биш 7 дахь удаа орж байгаа. Саяны ингээд 6 нь фейлдсэн. Дандаа л яг тэр нэг өдрөл фейлдчих тийм л да. Тэр чинь амар төвхтэй байдаг. Нэг ус мус хасаад нэг тайзан дээр хидэх юм. Би дандаа ингээд тайзны дараа гоё болоод байдаг. Гэтэл миний ямар биетэй биш нэг тэр 2-3 минутын тайзан дээр ямар биетэй гарч байгаас үнэлгээ тавиад байдаг. Тэр өдөр бол өстэй нэг уяас сойлгон таарна гэдэг шиг нэг өмнө нь цөмрөөд исэн юм шүү. Магадгүй харин тий. Тэг өмнө цөмөрсөн юм уу? Тэгэл урд өдөр нь хитрхи хичээснээс болоод шөнө би ингээд унтчихдаггүй өглөө нь хитрхи ядраад босоод ирчихсэн. Тэгэл ингээл нэг сэтгэл зүгөө тэр өдөр яагаад ч юм урд өдөр нь их сайн унтсан. Тэг өглөө нь яг жоохон хүнд хэцүү байсан. Тэгжсэн нь очиод халаалт тэр багшаагүй зөвүүл яаж ах шиг л байсан л да. Тэр нэг пиццлаг өвчргэл олж ах шиг л байсан л да. Бас нэг жоох реакцүүд үүсэжсэн гэдэг нэг юм нэл юу агц. Тэгсэн чинь тэгэл яг тайзан дарахаас өмнө тэд нүд гялцаал өөрлөлцсөн шүү дээ. Дуу муу ороод та одоо миний бодлоор та нэг айгу тийм хүчтэй хүн юм шиг санагдав байхгүй юу? Сэтгэл зүй ингээ бүр юм ингээ бүр гүн ойлгодог. Бидний нэг ингээ ойлгодог зүйлийг арай гүн ойлгодог болохоор ямар нэгэн зүйл дээр ингээ стресс гарсан ч бас бүр яг тэр шиг гүн болгодог. Тэгээ буцаад нөгөө юм ямар нэгэн гялбаа гарахад тэрийг бүр нэг гэрэл болчихсон ингээд дээшлээ гаргачихдаг. Тэгдэг магадгүй тий. Тийм. Одоо энд бол яг харахгүй таныг ингээд гаднаас танихгүй шүү дээ бид чи. Таныг ингээд сошиал дээрээс харж байгаа өнцгөр хэлж шүү дээ. Хэр нийцэж байна. Ер нь тийм. Тэгэд жишээлбэл энэ би фитнестэй дуртай минь ингэдэг байхгүй. Одоо чи би шил 4 сар огт будаа идэхгүй байж байгаа, будаа идэж байгаа. Тэгэхэд нэг шиг будаа нь ингээд амтын хүн мэдэрдэг гэдэг одоо ус хасж байгаад ингээд яхад зүгээр л юм ус ингээд амттай байдаг шин. Энэ амттай байдаг. Гэтэл дандаа угаатахаар энэ ингээд нэг юм цалхмаар байдаг. Тэгэхээр юм бас юмны үнц нь гэдэг чинь ингээд яг үннийг хэлэхэд би бол нөгөө яг хэрэглээний хязгаартай байд юм байна да гэж бол бодсон байхгүй. Хитрхи их ингээд тахаар юу юм бэ? Тэр бас баланс болоод ирж байна тий. Тий, үнцэн. Тэгэхээр нөгөө бүр айгу гоё идэж дараа нь ингээл физик тэмцээний дараа хүртэл ингээл баг одоо хүртэл нөгөө усаа баг сая уужчих мэдэрнэ. Тий, яг бол аюу цангаж үтсэн хүн мэдэрнэ нэр үнэхээр. Аюу хөлсөж үтсэн хүн мэдэрнэ ингээд энэ их гоё гэж ингээд тийм хүн бол гайхан сүртэй ингээл тий. Таныг бол монголчууд бол одоо сүүлийн хэдэн жил юм бол таач танигдаад олон танил хүн болоод бизнесмен гэхээс илүү нэг одоо бол зарим хүмүүс бол бизнес хийдэж мэдэхгүй байна. Яг хоо над шиг бол нөгөө бүх дугаарууд орсон юм үзээд их юм бол ойлгочихж байгаа. Хайлт харж байгаа юм бол зүгээр инфлюенсер гэж харж байгаас цоош зөв фейс дээр. Тэгэхээр одоо нөгөө юу асуух гэж байгаа юу асууж шал хөрнө. Асууч зүйл. Асуухгүй би энэ зүйл асуух. Сэ шал өөр юм бодож байгаа. Дахиад дараа чи юм бодож байгаа юм байна. Тэр одоо бизнестэй холбоор асуух гэдэг. Тэгэхээр шал өөр юм асуух гэж. Өөрөө асуулт хийсэн бол. Хүн орж ирэхгүй л дээ. Би асуучих уу? За гэх юм уу? Үгүй тий та би нэг айгүй юу ингэж нэг яасан байхгүй. Ягаад энэ баланс гэдэг энэ тэнцвэр гэдэг юм руу өөрөө асууж яг энэ сэдвүүдийг ер нь хөндөй гэж юм бодсон. Бид эдийн сэдвүүд бол яг эхний дугаар маань ингээд амьдралаас мэдрэх жижиг аз жаргал, хоёр дахь дугаар маань
эрүүл хоолт, аз жаргалтай гэр бүл гээд. Тэгээд ингээд дугаарууд минь явж байгаа цаашаа. Тэгээд яг хуу аз жаргалтай, сайхан амьдралтай байхын тулд заавал ажил, амьдрал хоёрыг баланслах ёстой юм болов уу гэж бодсны үр дүнд энэ сэдвийг заавал ярих ёстой юм болов гэж бодсон. Тэгээд түрүүний асуулт минь орж ирэх гээд байх шиг байна. Нөгөө юу ярих гэжсэн. Төсөөлөл юм ярих гэжсэн. Одоо л та чи ганц биш шүү дээ, тий. Тэгэхээр амар холбоо малбатай хүн байсан нөгөө буруу юм асуусан нөгөө холбогчсон ганц би юу гэсэн чинь нөгөө нахаа гэх бүэнтэй гомдож байдаг. Ганц биш тий. Хэрвээ одоо гэргийтэй байсан бол ихнэртэй байсан бол ажил амьдралын баланс хэр байх байсан бол гэж та боддог. Одоо бол та бол сайн ааваас ч гадна сайн ээжинч дүрийг бүтээж байгаа үед бол байдаг байлгүй дээ. Үгүй юу, буруу юм асуусан. Хин зүгээр орсон. Тий. Би тэгтээ тэр сайн ээжийг бол хизээж бүтээж чадахгүй. Тий. Тэгтээ ингээд бас би болцсон. Бүтээх шаардлагач юм лээ. Хэрэв бүтээчвэл ингээд тэр хүн манай хүүхэд жишээлбэл юунд итгэчихвгүй бол ингээд би бол хүүхэдтэй заавал эрэгтэй эмэгтэй хоёр хүн байж иж нөгөө юм бүтэн байдаг. Би өөр манай аав ээж хоёр хоёлаа байдаг. Тэгэхгүй ингээд эмэгтэй хүмүүс шаардлагагүй маа гэдгийг баталмааргүй байгаа байхгүй. Зүг байна тест. Тэгэхээр ингээд заавал тэрний орон зай байна. Энийг хизээс нөхгүй. Ингээд тэгэхээр тэрийг ингээд би ахаад нэмэх нь эмэгтэй бол чадах байх л та. Одоо тийм дөр. Гэхдээ тэр тал дээр бол тэгж хичээхгүй байгаа. Тэр албаар тутаж байгаа. Тэгэхээр яг би бол тутаж जैन. Тэгэхээр чи бол өөр байх болох шүү дээ. Би нөгөө сая асууж асуултанд төсөөллийн асуулт байгаа байхгүй. Хэрвээ та хинэртэй байсан бол өнөөдрийн та байх байсан болов. Таныг бас зарим дутж байгаа зүйлийг ингээд дандаа дүүргээ өвчин штэ. Дүүргээ өвчин. Тэгэхээр бас сул болж ич магадгүй штэ. Үгүй баха. Үгүй юу. Үгүй бах. Та нэг тийм байхтар нөлөөлөлд ордог юм дундардаг хүн бас харцангуй байгаа юм байна тий. Хүмүүс л хинэртэй хүн чинь нэг юм хой суугаад хэлдэг штэ. Тэгэхгүй бах тий. Миний ингээд нэг юм доторх ер нь яг би бол яг үнийг хэлэхэд нөгөө доторх хүн маань л зүгээр байдаг байхгүй. Ямар нэг юмд ингээл хурцээлэнгүүт дараагийн нэг юм ягаал ингээд. Тэгээ тэр доторх хүний аягийг сонсоол тэгэл ер нь би өөрийнхөө төлөө л амьдарч байгаа тий өөртөө таалагдах гэж яг өөрийгөө сонсоол тэгэл явж байгаа болохоор хийхийг хүссэн зүйлээ бол эрсдэлтэй байна уу хэцүү юм уу шууд хийн. Яг хүмүүс заримдаа яг манайхан бас эргэн тойрны хүмүүс их айд ингээд чи бол юу ч хийж магадгүй гэдэг ингээд. Ер нь монголчууд мэдчихэж байгаа хаас байдаг. Ер нь юу ч хийж ингээд бис өөрөөсөө бас айд. Ямар эрсдэлтэй бол эрсдэлтэй. Ингээд юм шийдвэр гаргавал ямар нэг юм хийдэг. Шууд хийн гэсэн юм хийчихдэг ингээд. Тийм болохоор бас тэгтээ өөрийг хайрладаг. Яг л би ч өөр бас ингээд сая сүүлд би бол тэр гоо сарын хаалганд ороход бол маш тэр хүн хангалгаа байсан. Тэгээ би бас тэндээс өөрийгөө өрөвдсөн л дөө ингээд яг тэгвэл нэгдүгürt би шийдвэр гаргачих чаас. Гэтэл би энэ өөрөө тэр ингээд даам тулахын тулд бараг жил орч би гам бариад ингээд явсан ингээд би 45 кг болтлоо нөгөө тураад тэр чинь бараг 4 сар хоол идэхгүй явж байгаа шүү. Нөгөө яг бол юм ажиллаж 3 сар гэдэг юм. Тийм 3 сар. Энэ ажиллахгүй нөгөө юуны хаалга болохоор тэгэнгүүт ингээд нэг талтаа ингээд юм чинь бас ингээд бие ингээд иви гэдэг ингээд бодож байгаа байхгүй уучлаарай ингээд тэ юу одоо ийм байдал руу ингээд шийдвэр мэдгүй тийм шийдвэр гаргаал ингээд тэгэл пиц мицийн төвцөнд орох юм. Ер нь нэг миний бие болохоор тэ болооч тэ баг ингээд тэр чи үнэхээр ийм хүн шүү. Би нөгөө пицийн төвцөнд орох гэж ингэж бас нэг өмнө явж байгаад ходоодоос олчихчихсан байхгүй. Тэгээд миний ходоод чинь тайрна гэж ороод тайрахаар 2 жил настай болтой. Тэгээд азар тайрлага юу хомоод байсан. Тэрний дараа манай нэг найз надад хэлэхэд би яг үний юм гэж бодсон. Тэр юу гэвэл нөгөө миний физиолог миний оюуныг өөрөө ингээд гүйцэхгүй байгаа юм лээ. Би хитрхийх ингээд нөгөө шунаад гэдэм үү ийм зориг тавьчихсан. Тэрэн рүүгээ физиолог хитрхийх хүчлэлсэн чи ходоод ягаад цорсон бэ гэдэг нь бүтэн жил маш өндөр дэглэн барьсан. Хоёрдугаарт нь маш өндөр хэмжээний ачаал авсан. Тэнгүү дэглэн бариад ядаргаанд ороод сүултээ нөгөө нэг дархлааны систем унаад дархлааны систем онцгоод суур өвчнгүүд сэтэрчиж байгаа байхгүй. Тэрийг мэдэхгүй. Суур өвчин сэтрээд тэнгүүд нөгөө хуучин би юутэйсэн нэг шархтаач. Одоо Монголд бол ходоодны шархахгүй баг байхгүй л үдэ. Тэгж яагаад нөгөө тэр нь сүултээ. Тэг өвдөөдсөн. Би тэ нөгөө тэмцэн 2 өдрийн дараа надад бүр юмч тэгчихсэн шүү дээ. Би нөгөө ингээд
гүйлтийн зам дээр явж байгаа гинт херакс өгөө тэгээд таталт өдрөгөөд 30 минут орчим энэ дээр амар болчихоо. Тэгээд ингээ тэгээ нэг өдрийн турш ингээд нөгөө юу тогтооддгоо. Тэгээ ямар нэг юм ходоодд чинь ингээд дотор чинь байх ёсгүй нэг шингийн юм байна. Өөрөөр хэлбэл ямар нэг эргэтэн чинь хагалсан ч нэг юм болсон байна. Тэгсэн чинь нөгөө ходоод чи хит эрэхтэй. Тэгээ дотроо кислотатай нөгөө хоол тэр нь пан гэд ингээд дотор талд яасан баг. Тэгсэн мөртлөө би 2 өдрийн дараа тэмцэнтэй би ингээд одоо шууд хаалганд орох гэхэд би 2 өдрийн дараа хаалганд орж болох уу гэж асууж байгаа шүү дээ. Ийм ч бүр гайхаж чи мэдүүлээ шүү дээ. Хашин тий чи өглөө шүү дээ. Би нөгөө тэмцээ үзэж байгаа би ингээд яалхтай мод шиг ингээ баахан шингээ баах юм залга болсон ингээд эвлэгт тэрийг үзчихсэн. Тэгэхээр ингээд юу яваад байна шүү. Аюухан болохоор яваад. Тэг яг сүлдээ тэндээс би яг ойлгосон. Хүний бие физиолог бол тодорхой хэмжээнд ингээл тасан зөгцсөн. Тэгэхгүй л хитрхи ачаалал бол гэмт нь бэртгэхээс хол өвчлөн асуудал гарч ийн ингээд. Тэгэхээр нэг ухаалаг байх хэвээр яг ингээд нэг юу хитрхи ингээд оюунаараа ингээд дахиад нэг шахаад яваад тэнцвэрч шүү дээ. Шахаад явах юм болоо. Тэгээ манай найз яг ярьжсэн. Гүчгүй чи яагаад тэгсэ гэсэн би тэгвэл яг биеийн сүлдө гүцэхгүй сүлдө тийм байдал руу бол нэг бие оруулж ирсэн. Тэгээ тэрнээс хойш айгүй хаширсан. Тэгээ сүлд бол айгүйх ингээд ер нь бие их чагнад шүү дээ. Одоо би тэмцээн янз бүр ачаалаад байхад би маш их чагна. Жохон ингээл юу асуудалтай болохгүй бол ингээд ирвэл юмнуудыг төр байлгаж байгаа. Ингээ өөр тактикууд гаргаж ирээд юм уу? Механизм шиг. Бас сэтгэл санаанд айгүй тийм толгойн ажил юм л шүү дээ. Холбоотойгоор тийм. Та хэр ер нь стресстэй ч тийм нервтэй юм байна. Хэр шатлалтай юм бэ? Гайгүй хатгач тийм үү? Ингээд би одоо тэгэн тэгнэ гэл тэрэндээ ерөөс ямар нэгэн нөлөөлөхгүй ингээл яг ингээл гүг ер нь стресс бол гайгүй. Яагаад үг гэхээр би ерөөс 2010 оноос байгуулга байгуулснаас хойш 15 жил стресстэй байхгүй. Тэр стресстэй л хар сүлдээ нэг эн чинь энгийн зүйл болж байгаа байхгүй. Эхний 3 жил бол би мэдтээ амар стресстэй. Зөндөө өөр ширэнд ороод айгүйх хол асуудал би өөрөө чадваргүй байгаа шүү дээ. Чадваргүй байх тусам хүн чадахгүй юм аа ихээр стресс тулгарч байгаа. Тэгээд миний энтлээ 2 судсан ингээ бүр бүлтэж гарч ирсэн байхгүй. Тэгээд нөгөө ингэж нөгөө удаан байгаад хар сүлдээ нөгөө энэ бол энгийн зүйл болоод одоо нөгөө бизнес бол тэр чиглэл асуудал шүү дээ. Асуудал ингээ уус энэ хизэж байхгүй болохгүй. Бараг эсрэгээр асуудалгүй байвал би юу ч хийхгүй байх гэж өөрөө ойлгох гэдэг шүү дээ. Тийм учраас тэгээд энэ бол сүлдээ ингээ зүгээр юм тоглоом гэх юм уу? Ажил одоо юу гэх юм те? Ажил гэх юм уу? Тэгээд одоо сүлдээ компани дампуураад үтчихээр одоо аль нь ажил тий дампуураад үтчихээр одоо надад би бол дампуурахад төгсгөл гэж бодсон. Гэтэл төгсгөл бишийг сөүлд ойлгоснууд одоо ингээд дампуурсан ч нэг сүртэй тэгсэн үү заахгүй гэдэг би дараа нь яхаа дараа нь хүртэл яхаа мэддэг. Ингээд нэг энэ тим ингээд нэг тим амар хорвоод тусаад байгаа асуудал биш болчих. Би гэхдээ юу яахгүй нэг амар хувийн таны төрөвч бол орохгүй. Гэхдээ хүмүүс зүгээр сонирхолтой байж магадгүй нэг асуулт асууж. Олон бизнесийнх нь яг аль салбарт байгаа бизнес нь илүү их орлого олж байна нэр нь. Бүгдээрээ л гайгүй сайн болно шүү. За. Энэ дэр болохоор нэг ажлын одоо юм арга барил зүйлсэн. Ер нь та ямар салбартай байгаа вэ? Би бол таныг зүгээр бизнесээ ярьсан нэвтрүүлэг гэдэг юм бол үзнээсээ бол санахгүй. Ямар ч бизнестэй. Тий. Ямар фокус байх шиг байна тий. Бизнес гэр хүмүүс нэг илүү хувийн гэж яагаад байгаа шүү дээ. Яг хувийн гэхдээ би бизнесийг болохоор би өөрөө юу гэж харддаг вэ? Би хамт олонны хөдөлмөр, хамт олонны гэж харддаг байхгүй. Тийм учраас би нэг сүртэй гэж ярьдаг. Яагаад гэвэл одоо тэр сайн байвал би сайн гэсэн бас биш болчихж байгаа. Тэнд байгаа хүмүүс бас сайн байгаад байгаа ч юм уу. Ингээд ийм юм байгаад байгаа учраас нөгөө яг хуу юуны хувьд над дээр байж болно те эрх мэдлээ шийдвэр гаргалттай. Би бол өөрийгөө юу гэдэг нь илүү шийдвэр гаргалтан дээр оролцож байгаа гэж байгаас болохоос биш. Би бүх юмний эзэн биш гэдгийг мэдэрсэн байхгүй. Яагаад гэвэл тэр дампуурж яана гэдэг чинь би өөрөө манайх 100 хэд ажилт нээж байгаа 8 л болоход би контролд ч хянчдаггүй байхгүй. Тэгээ хянчдаггүй. Ингээд би хинбэ гэдгийг ингээд мэдчихэж байгаа шүү дээ. Энэ бол хин дээр л тогтож байна. Хүмүүс дээр л тогтож байна. Тэрийг ийм байдалд оруулахаар буцаагаад би ингээ ганцаар бүх зүйлийг хянчдаггүй болохоор ийм байдалд орчихно. Тэгэхээр тэр үүднээсээ би нэг сүртэй одоо шил бизнесийг байгуулахыг би бол ингээд нэг ийм хэмжээний мөнгөтэй хүү ийм ингээд бүгднийг миний мөнгө гэж бол энэ сүртэй харддаг. Хүмүүсийн хүний нөөц суурьтай болохоор гэж ойлгодог байна. Тий, тэгж тийм болохоор энэ хүн рүү жоохон харддаг гэх юм ерөөсөө. Тий. Тэгвэл жоохон ажил ярьсных баланс дээр танаас бас одоогийн нөгөө бидний хилдэг одоогийн байдаг нөгөө нэг юм жинзэн үеийнхэн баланс гэж юу байх вэ? Тэр хэд ч одоо ингээ ажлын 5 цаг ажиллахад ингээ төвчээртэй байх, илүү цагаар ажиллах ингээд юм зүгээр л ингээд хэцүүч гэсэн нэг ажлыг ингээд цаана гаргаад оролдох. Тийм зүйл ингээд харцангуй ингээд нэг багтаа байна гэж үзээд байна шүү дээ шинэ учраас. Тэгэхээр та тэр тал дээр одоо жинзэн үеийнхэн бол яаж балансыг бариул илүү тэд нэг ингээ хурдан хүлээж авах вэ? Тэдний хувьд баланс юу вэ? Таны ойлголтоор.
жинзэн үд зориул зөвлөгөөх юм Тийм жинзүүл тэрийг нэг тайлбарлах гэж оролдвол та. Харин тий тэр хүнд юм байна. Би бол яг жинзэн нэртэй зөндөө ажилтдаг. Цаашаа ажиллана. Өссөн тэд нар л ажиллаж штэ. Тий тэгээ яг ер нь таньж байгаа гэх юм уу. Тэгэхэд жинзэн нэр бол нэг тийм зөвлөгөө сонирхгүй. Яг Тийм л. Тийм. Яа гэвэл бидний үе бол нэг бид нар болохоор нэг аав ээжт ингээл долгууртай байгаа л загнуулаа сурсан ч юм ингээр нэг юм зөвлөгөөнөд авдаг штэ. Жинзэн бол зөвлөгөө сонирхдаг. Ингээд жинзэн шал өөр юм сонирхдаг. Тэгэхээр ингээд тэднэрт би ингээл зөвлөөл те. Тэр бүр нэг юм өөдөөгаад ч юм уу. Тэр өөрсдөө сонирхдаг. Тэр баланс юу бол? Тэд Өөрсдөө сонирхдаг. Цаваараа ажилладаг. Тий сонирхолтой амар сонирхолтой хүмүүс. Бид бол нэг өөрсдөө сонирхгүй шүү дээ Тий. Одоо энэ намайг юу гэж бодож байгаа гэж бодож шүү дээ. Ээж намайг юу гэж бодож байгаа ч гэх юм ээж юуг байна. Тийм аргагүй юм шиг байна. Яагаад гэвэл нөгөө бид нар өсөхдөө ингээд дандаа чи хүнд юм түүг бодлаа чи тийм гэдэг юм төссөн. Жинзэнэр л бол бид гэж бодож байгаа. Нэг эцэг их бүх хүмүүс нь анхаарал их хандуулангууд өөрлөө нь ингээд яг өөрлөө дэлхий ингээд харж байгаа юм шиг камер дагаад ингээд те бараг ингээд яваад ингээд те байгаа юм шиг. Би тэр хүний тийм байгааг мэдэхгүй шүү. Тэгэхээр тэр хүн ингээд мэдэх ёстой гэх гээд байгаа. Трүмэний шоу яг тий. Тэгээд чамайг камер дагаж ингэж явж гин гэж чи боддтой юм гэхээр инээгээд байхгүй. Уулын тэгвэл гоё мой гэд ингээд яг тийм амьдралыг төсөөлд ингээд тэгээ бараг би ингээд чамайг 300 те 24/7 камер дагуулыг бол бараг тэр хүнд ингээд амар бараг гоё өндөр цалин авч байгаа юм шиг мэдрэмж төрөх гээд шүү дээ. Ингээд тэгэхээр тийм үнэхээр тийм сонирхолтой хүмүүс надад уусаа санагдчих. За өдөр тутамдаа ер нь хэр их бизнес руу орж байна. Одоо жишээлбэл жишээ нэг 10 бизнестэй гэж бодъё л доо. Тэгэх юм бол за би нэг өдөрт ер нь 2 луунд ордог ч гэдэм. Эсвэл яг 10 луунд ордог. Эсвэл ер нь одоо ажиглах төвшний болцсноо. За би яг ингээд ажлын 2 хэлбэл би 7 хоногт 2 өдөр ажилладаг. Тий, компани дээр 2 өдөр л очдог. Тэгэл тэр 2 өдөр дээр л ер нь бүх юмнуудаа төлөвлөө зохицуулна. Энэ зөвлөгөөг манай дүүнер ерөөсөө сонсч болохгүй буруу зөвлөгөө гэдэг. Манай дүүнер 7-2 ажлыг өөрсдөө ойлгож байгаа гэдэг. Халаас нь тэр юм байна. Тэ нөгөө түрүү би хэлсэн нөгөө яг одоо л би илүү нэг тийм өөрөө би юм сонин хүндэлтэй ингээд ямар нэг юм нөгөө профешнл байдаггүй. Тэ ингээд одоо дандаа профешнл хүмүүстэй ажилтдаг гэх юм уу? Яг л тэн дээрээ суудаг, зурлддаг амьдралаар би тэгэхэд ямар нэг юмтай 100% зурлддаг. Нэг юм хийгээл болиол мэдчихгүйд өөр юм хийдэг юм олон төрлийн юм хийдэг. Олон төрлийн хийдэг хүн чинь профешнл болох юмч боломжгүй. Болт юм билээ шүү дээ. Тэгээд тийм болохоо гэхдээ яг юмыг их өөр олон талаас нь ингээ хард ингээ даваа талтай. Тэгэхээр би байгууллагад бол одоо тийм л үр дүнгэл гүйцэтгэж байгаа байхгүй ингээ тийм олон төрлийн юм хийдэг. Юу л юу руу орцсон явчихдаг. Өөрийгөө та хэр сайн менежер гэж боддог вэ? Хойр илэрхийлвэл. Ер нь сайн менежер. Сайн менежер гэж ижил ер нь яаш тий сайн менежер. Энэ гэхдээ яг нөө түрүүний анхаа хичээлдгээр хүний нөөц суурьтай асар холбоотой юу? Тий, ер нь мэрэгчлэлтэй шууд холбоотой. Ер нь одоо захирлууд нэг юм байдаг шүү дээ. Маркетинг суурьтай захирал, санхүү суурьтай захирал, хүний нөөц суурьтай. Би бол хүний нөөц суурьтай захирлахаараа ерөнхийдөө жоохон тийм хүн дээр төвлөрдөг, хүний нөөц потенциал дээр төвлөрдөг юм. Одоо нөгөө суурьтай захирлуудтэй та ингээд ийм байгаа чи та тэгээд хаяа боддог юм байдгүй ер нь ажилт нь хайрлаач гэдэг юм уу? Тэгвгүй яг янз бүр тэр захиралтай л өөр дөрөө суурилсан л тийм юу үүсгэж юм бэл. Моделийг үүсгэж юм бэл. Яг л захирал ямар байна угаасаа яг тэдний дээр тийм л дүрм тогтож байгаа байхгүй. Тэг яг тийм дүр. Та тэгдэггүй. За би захирал юм чинь нэг ийм л байх хэрэгтэй гэх нэг юм дүртэй. Гэхдээ би бол жишээлбэл ингэтэй. Одоо би л зарим шотой шогийн одоо тэр компани удирдах байгаатай юу нийлдэггүй байхгүй. Санал нийлдэг. Жишээлбэл би хамгийн анхлаад нэг сургалтын байгууллага байсан. Тэрийг би удирдаад өөрөө шог нэдэх байхад би нэг тэрийг тийм хавцаатай, философитой ийм байдалтай явдаг гэсэн. Тэрийг дараа нь би өөр хүнрүү ингэ шилжүүлж байгаа шин. Тэгэхэд тэр хүн тэрийг адилхан нэртэй мөртлөө одоо тэр адилхан нэртэй өөр суурьтай хүн гараад ирж гинэ шүү дээ. Тэр өөр суурьтай хүн. Ингээ процесс дээр суурилсан хүн баггүй. Ингээд тэгэхэд тэр хүн шал өөрийнхөө шал өөр болгоц тэр. Тэгээ би бол тэг хэрэгчлэг нөгж байгаа юм л да. Хойчин бол би мөнгөний бирлээ копи бэлтэх гэжсэн болоод тэгээд тэр хүн өөрийнхөө явж байгаа. Өөр гэхдээ нэр нь адилхан мөртлөө ингээд агуулгын хувьд компани шал өөр л авчиж байгаа. Ер нь компаниуд тэгээд удирдах солигдох болгонд ер нь бас ингээд таны харж байгаагаар бас яг удирдахч өөрөө цоглож жоох ингээд явдаг л хата тий. Өөр бол яг би тэрийг зөвшөөрдөг. Яг бол тэр хүний хамгийн том satisfaction
хэрвээ тэр хүн минийхэр яваад тахаар хамгийн том satisfaction би болчтой юм бэл. Зөв. Би өмнө тэгжээс яг ингээ би мөх тэмдэглэг копиг бэлдээд ингээд. Тэнгүү тэр хүн ингээл мөх тэмдэглээс амар хараатай болдог. Тэгснэ амирх гомддог, надаас хүлээлт ийм болцсон ингээд. Тэнгүүт би ингээд олон юм руу төвлөрөнгүүт ингээд хуучин шиг ингээд олон уулзаал ингээд асуудал тулрангуут нь ингээд тэр хүний ингээд сэтгэл зүйн талаас нь бөөцөлөөл тэг ингээд тийм юм байхгүй болчихгоо л нэг мэтгэд холдож яваал ингээд асуудал үүссэн. Одоо бол би захирлуудтай цөөхөн уулздаг. Тэгэхээр тэр хүн ханамжаа ханаас аваад байгаа гэвэл өөрийнхөө мэдрээл өөрийнхөө бүтээсэн юм. Ингээд би нэг тийм юугүй яваад байхгүй хамааралгүй. Би үл зөвхөн илүү гадна талын одоо юу гэдэг яг генерал захирал гэдэг бүтц рүүгээ яваад тэр ингээд юм хамтарч байгаа би нэг нөхөж байгаа тал руу явж байгаас биш шууд ингээд яаж байгаа тал руу. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө л явж байгаа. Тэгэхээр өөрөөсөө кап авч байгаа. За 7 хоног 2 хоног ажиллажлаа марцаа. Ер нь ажиллахдаа бүтэн цагаар ажиллаж байна уу? Эсвэл өглөө 9-өөс зүгээр арай 6 хүртэл ажиллаж. Бүтэн цагаар ажиллахгүй тэгээ тал цагаар л ажиллана. Бас тал цагаар л байна. Одоо үлдсэн 5 хоногтой юу гэдэг. Үлдсэн 5 хоногт чинь бол за 2 хоног нь бол дандаа шинэ юм руу хийн. Шинэ зүйлс харж үзэх. Тий, шинэ зүйлс рүү. Сүүлийн үед та ямар шинэ зүйл хийсэн? За одоо сүүлийн үед л зөндөө шинэ зүйл шүү дээ. Нэгдүгürt нь одоо би бассейны тэмцээнд орох гэж байна. Нэр тийм гэсэн шүү дээ. Тэр нь Дубайд болох гэж байгаа 2 сард. Сонирхчтой хөө. Сонирхчтой дэлхийн аварга юм шиг байлаа. За. Би нөгөө мдээгүй орсон. Би сэлж огч чаддгүй те 6 сард фитнесийн тэмцээнд ороод дуусангуудаа шууд бассейны тэмцээн рүү орцсон. Тэгээ болногоо ботж явжсэн чи сүүлд мэрэгжлийн тамирчдын төрхнөөс сонссон чи бүр тэрний ер нь амар л тэмцээн байлээ те. Би одоо яанаа л гэж одоо сүүлдээ нилээ одоо ачаал их нэмцэн явж байгаа. Бассейнд явж байгаа та. Явуулга яг одоо ерөөсөө би өөр айгу муу байгаа болохоор одоо тэл явахаас өргө байхгүй. Тэл багтай бэлтэж байгаа багш нартай гэх юм уу. 2-3 багштай бэлтэж байгаа шүү дээ. Ингээд хамт сэлдэг. Чадаагүй жаа сэлж сурсан юм байна тэгээд. Сэлж чадахгүй те сэлж сурж байгаа гэх юм. Сурахтаа та шууд тэмцээнд орё гэдэл. Тий. Анхны зорилгоо тавьчих. Анхны зорилго тий. Ер нь бицэн тийм том уу. Тий. Ерөөсөө сонь тэгж эхэлтэй төвхтэй. Бицэн фитнест хүртэл нөгөө анх ерөөсөө огт фитнест явдаг юм гүзээд байж чаад 2 сарын дараа болох гэж байгаа тэмцээнд шууд тэмцээнд ороод бэлдсэн байхгүй. Тэгэд би ч гүрээсээр байгаад орсон чинь тэгээ тэнд чи ямар юм байх вэ? Нэг юм тураад нэг юм хүн орч би тэрийг мэдэхгүй шүү дээ. Өөрөөгөө би өмнөхтэйгээ харьцуулаад алаад байна л гэж бодож байгаа. Тэгэл яг нөгөө юун дээр очсон нөгөө тэмцээнд орох гол юуны ард тайзны ард яасан. Чин тэр хүмүүс нь бүр ийм битээ хүмүүс байд юм уу? Би бүр цухтаачмаар санагдаа. Тэгэл гарсан чи үйлдвэрч нэвэлд болчихсон. Улсын аварга нухтай орсон. Тэгсэн чи хүмүүс бүүлээд үйлддэг шүү дээ. Тэгээ ундаараа сав идэр надад шүү дээ. Тухайн хүмүүс жоохон ширүүлээс юм шиг. Тэгээ би чи өөрөө ус хасцсан бүр дээрээс нь ширүүлсэнгрүүсгээд прожекторын гэрэлмэл анх удаа тайз дээр. Тэгээ би яг зогссоор байгаа л гарчихсан баг. Тэгэл юу нь яг тийм байдлаар шууд тэгэл тулчдаг. Тэр үед сэтгэлээр хэр байна уу? Ундлах яах вэ? Манад тэр айгуу тэр том депресс өвдөлт чинь ингээд дараа нэг ингээд бүр тэрний төлөө шал ор. Ер нь тэгээд тиймэрхүү тэр нь өөрөө надаа ингээд яг үнэ хэлэхэд цагийг тэр өвдөлтнөөс болоод амар хөө цагийг хойчдаг биш. Гэхдээ тэр юунд ч сайдлах шүү дээ. Нодон чинь байна уу? Дайралцаанд идэд би орж ирсэн байна. Тэгэхэд бол ингээд шууд нэг сарын хугацаа байсан. 7 хоногийн дундуур би Солонгост яваад 21 хоног 3,000 өмнө гарах гэдэг тийм. Гэтэ та юу хийсэн вэ? Өмнөх нэг 7 хоногийн өмнө бол энэ сан тасрын комеди дээр бол ганц хоёр халсан уу? Үгүй шүү дээ. Би 21 удаа гарсан. Тийм үү? 22 удаа би фейлсэн. Юу ч юм л тий. Яагаад гэвэл би ингээд чадахгүйгаа мэдчихэв. Хүмүүс худлаа энэхгүй нөө. Худлаа энэхгүй. Цогтой мохтой хүмүүс чи шууд болоо чи зайлмал гэж шууд. Тэгээд ёстой хөөрхийг хэр чи тэр манай нөгөө менежер зайлвал нөгөө дааж явсан менежер маань хүртэл сэтгэлээр унаад хоёлаа ер нь болиул яасан юм бэ гэдэг бүтгэхгүй юм шиг би 21 өдөр фейлсэн тэн дээр. Тэндээс би маш их юм нөгөө сурж авч байгаа юм. Яг тэр бэлтгэл өөрөө дараа нь тайзан дээр ингээд шал. Тэгж ер нь эхлэхдээ л бид аль зүгээр шууд төгсгөл арчдаг юм шүү дээ. Тий, тэгэхээр яг нөгөө ингэдэг санагдсан нөгөө ийм би болохоор юм ер нь жоохон цаахан хугацааг жоохон хэмнэх гэдэг учраас ингээд нөгөө шууд юм тэмцэн гэдэг юм уу тайз гэдэг юм хариуцлагатай юм орчихоор би бол айгүй тийм шантрамхай хүн байхгүй. Тэгээд ингээд ийм руу орохоор тэгээд одоо ингээд буцах замгүй сонголт болчихдог. Тий. Тэгээд одоо сая ингээд бассейны тэмцээн хүртэл би одоо бүр бүртгүүлээд бүх юм болцсон. Цаанаас нь accept хийгдээд бүх юмд ирсэн байдаг. Тийшээ баахан зардал гаргацсан. Харамсаж байгаа байхгүй. Яах гэж нэг юм балаа юм бүртгүүлээ. Одоо өөр арга байхгүй.
Тэгэхээр яг хуу энэ өөрөө би дотор юу гэж үздэг вэ? Миний нэг потенциалыг нэгээл хязгаарыг маань даваалаад байдаг. Эргээд явах ард нь гарчхаар ингээд нэг юм шал өөрхөн болцсон байдаг хөө. Ер нь дандаа хөвчлэг хүчээр дээ. Би бүр мэдгүй ч гоо сагны хагалгаанд хүртэл нөгөө солонгост ч тэгээ солонгосын хуульд чи юм бид юм шүү дээ. Хагалгаанд орох гэж байгаа юу болох гэж байгаа бүх процессыг тайлбарлаж өгдөг юм. За. Яг тэгвэл тэр хүн тэрийг мэдсэн байх хэрэгтэй. Мэдээд зөвшөөрөөд гараас ирсэн. Тэгсэн чинь бүр тийм би нөгөө Монголынхаа имлэгийн хөгжлөөр л бодож байгаа шүү дээ. Ийм ингээ зүсэл нэг юмар ингээ өрөөл ингээ цааш тэгсэн чинь юу тэр гавлын яшаа ингээ хөрөөдөө дундаас нь аваад хадаад мата амар юмсаа би бүр ингээ дурд зогтаач баа гэдэг яг маргааш хагалгаанд орох гэсэн чинь би бүр тэгээд бүр үнэхээр өрг байгаа байхгүй. Тэгээ би бүр яг ингээл хагалгаанд орох юм ингээл одоо нэг цагийн дараа хаалгаанд орно гэл ингээл би сууж хахад бүр ингээл салганаач би жичээсээр байгаа л тэгэл орсон. Таас хэр айцсан? Ер нь айлгүй хаа. Үнэхээр. Одоо нөгөө миний нөгөө айж байгаа айцсан тийм айц биш. Хэр царайлаг болох бол гэж айцсан. Үгүй тэр нь биш. Фэлчгүүдэй гэж байгаагүй. Фэлчгөөгүй энэ фэлтхээс илүү бүр өхүйдээ. Ер нь бол өхтэй холбоотой. Энэ ч айгүй айлтай. Маш айлтай. Үнэхээр айлтай. Үнэхээр айлтай. А тэгвэл юун тэр нөгөө царай фэлчгүүдэй царай мараа тийм номер тий яа тэгвэл би тийм гэж мдээгүй баггүй ер нь бол нөгөө мэдлэггүй болохоор шүү. Нөгөө эмэгтэйчдийн оруулын фильтр шахуулдаг шиг л одоо би амьдралдаа хизээч тийм госааш ажилдаа явж болно гэж. Госаагаад холбоотой нэг ширхэг чинь байхгүй тий. Бараг үнийг хэлэхэд юм тариач нөгөө нэг юм тариулаад ингэж яаж үзээгүй чи амар ингээд юм ийсигээр төсөөлөд байгаа шүү. Тэгсэн чи юу ямар Таш солонгос тэр утсан тэгээд утсан уу. Тэгээ тэр чинь тэрний дараах нь бас амар болт. Дараахыг би мэдхгүй. Би баг ингээд нөгөө дараа нь толон тараад өөрийгөө хараад цачаад хөөцнө. Юу анги хөөгөө тиймгээ бүр тэгээ хам үнэхээр амарсан. Юу л би юу ичвэл гэд нэг 2 сар 3 сар юу ичвэ гэж бодсон шүү. Хавдар нь тэр чинь хавдар өдр боохгүй. Тэгээ сүултээ эн чинь нөгөө мэдрэлүүд нь эн чинь дүр мэдрэлээс байгаа шүү дээ. Эн чинь дэмэж боё гимтчдэг. Тэр нөгөө мэдрэлгүй болдог. Ингээд дараа мэдрэлгүй те нэлээд одоо хагцаана дараа. Тэгэхээр юу найлтай маш өндөр үнэхээр л өндөр төвшнөл тийм би яг найз юм 2 юмд найдаж байгаа. Нэгд нь солонгос болсон. Энэ бол дэлхийд энэгээр номер 1 2-т маш олон туршлага байгаа. Дараачихны юмч хаалгаа хийж байгаа юм чи. А өөр бол би бол өөр тэгж ингээд чадвар муутай юм чинь тийм юм дээр бол тийм эсэлтэй юм л хэлгэж бол болохгүй би бол шууд ер нь болохгүй л гэж хүмүүс хэлнэ. За одоо тэгээд нөгөө 21 удаа фейлдсэн эрүүгийн хөл үйлчлэлтгөө гэд ярьдаг комедигаас ярьж байгаа хэдүүлээ даличлаа нөгөө эмгэгрээ бод те. Life is Good podcast-ийн дэмжигчээр Титэн Music Store Түмэн Малын 5 дахь хүрт байлж байгаа. Тэгээд нөгөө юу яадаг Орсон юу болов тань. 21 удаа фейлдчихэд 21 удаа сарын хугацаанд бэлдээд орж байгаа гэж таны дараа. Тэгээд тент систем байсан байсан. Үнэхээр тэр 40 минут үнэхээр тэр 3000 үнэ тэр инээ дарлаа тэн дээр л бас л нөгөө яг түрүүн нөгөө асуугац нөгөө мэдрэмж авсан гэх юм уу. 21 удаагийн фейлдсний ач холбогдол гаргасан биш үү? Тэрийг бүр ингээ мартчихж байгаа байхгүй. Тэгээд өөр төвшөнд ирчих. Бүр мартаа тий. Тэгээ би өөрөө бас хөгжсөн байсан нэг битсэн юм. Би одоо ингээ таныг сонсоод байгаа нэг бодлын нэг юмны трама тайм болоо гэж бодож байгаа. Тэр нь юу гэхээр залуудаа ч юм уу багтаа асар их цаг хугацааг алдчихад одоо эсвэл бүх юм хурцгаад байна уу? Яг тийм л та зүгээр Монгол улсын сэлэлтийн сонирхчийн тэмцээнд биш заавал Дубай явдаг. Зүгээр тэр явж байгаа фитнесийнхаа тэмцээнд биш заавал улсын тэмцээнд авдаг. Цортлон дуустгүй тийм байгаад байна хэр эсвэл нэг тим юм байгаад байна уу? Үгүй би энэ бодсон. Энийг бол нөгөө монголчууд мэдчихэж шүү дээ өмнө яаж алдсан би яарад байна. Би болохоор жоох юу яагаад байгаа. Би нэгдүгürt нь тийм амьдралд аюу хайртай юм бэл. Үнэхээр намайг ингээд би дөнгөж ингээд жижигхэн сургалтын байгууллага байгуулчаа манад ингээд сууж исэн. Тэр үед надаас ихч мэгч хүмүүс бас надаас тэгчихсэн. Та үнэхээр гоё амьдрах байхаа гэд. Тэг би гайхаа яас. Та үнэхээр юм амьдрал тарьдаг хүн ингээд. Юмд ингээ чин сэтгэлээс ингэж ханддаг ингээ тийм амьдралд тэгэхээр би үл тий тэрийг би юу гэж боддог би цаг хугацаанд яагаад хичээхгүй гэж болохгүй гэж тий яагаад монголоор заавал би энэрээ солонгосчол ингээд яг ингээ би үл яг human development талаас ахаар манай монголчууд болохоор human development талаас маш өрсөлдөөн байхгүй
ингээд юу байхгүй ингээд маш ингээд гадагшаа гараал юм уу солонгос залуучууд эдэр хараад тэнд хүмүүс ямар залуучууд ямар мундаг байна. Бүр яг тэдэр шиг ингээд болохыг хүсэж байгаа байхгүй ингээд тэгээд өчнөө боломжууд байна шүү дээ ингээд. Тэгэхээр заавал ягаад Монголтой өөрийгөө харьцуулаад гэдэг юм ингэх ёстой гэж ингээд тэгэхээр тийм учраас би бол үнэхээр ингээд юу ямар санагдсан. Тийм өөр улсын хүмүүстэй очиод тэнд фейлдж болно. Тэнд хамгийн сүүлд нь орж болно. Гэхдээ ингээд би team development ороо team юун дээр ингээд ямар авахгүй ямар оролдож чи миний ингээд амьдрал миний цаг хугацаа тийм учраас тэг яг би бол хөрөнгөө цаг хугацааг хөрөнгө гэж хараад байгаа юм. Тийм болохоор тийшээ ер нь би хөгжилт бол мөнгө зарцуулах үнэхээр дуртай. Янз бүрийн юмны төлөө оролдож үзэхэд мөнгө зарцуулах үнэхээр сонирхолтой. Үнэхээр сонирхолтой. Одоо хөрөнгө оруулалт би яг юм асуулт асуух гэж явуулна хөрөнгө оруулалтын талаар. Гэхдээ та яг нэг компани юу хэлэхгүйгээр бас энэ донд санхүүгийн ч гэх юм уу оюутнууд бас байгаа шүү дээ. Эсвэл залуучууд дөнгөж гайгүй өөрийнх нь капитал нь гайгүй босч байгаа. Хүмүүс бол одоо иймэрхүү юмнаас нэг зүйл аваад үлдчихье гэж бодож байгаа иймэрхүү подкастнаас. Жишээлбэл та юунд хөрөнгө оруулж байгаа нэвчлэн. Бис хамгийн хөрөнгө оруулдаг зүйл харин хөгжил. Ерөөсөө л өөрийнхөө л яагаад бид нар мэдсээг би нөгөө дампуурхад ерөөхдөө л би тэгэхэд нэг юм ойлгосоохгүй. Би дампуургааг байхад л юу ч дампуурдаг юм гэдгийг айгүй ойлгочихсон. Минийхээр дампуурлаа гэдэг байхгүй. Тэр нь ингээд миний битээ намайг битээ орхиосоо гэсэн хүн намайг орхиж байгаа тийм захирлууд маань яваад би ингээд нэг юунаас мөнгө аваад байдаг. Тэр мөнгөгүй болж байгаа ингээд. Одоо миний хувьд ингээд алдахыг хүсээгүй бүх зүйл ингээд алдчихж байгаа. Тэгэл ингээд би ингээд өөртөө л үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд яг тийм байдалд ингээд нэг ихний 3 сар болвол юу ч болсон юм шиг мэдрэмж байжгаад тэгээ сүултээ өөртөөгөө байгаагаа мэдрээл тэгэл өөртөг ажиллаад ингэнгүүт тэр өвдөлтнөөс болоод сэтгэж байгаа байдал гаргаж байгаа шийдвэр гаргалт өөртөө хандлагын өөрчлөлт энэ буцаагаад хэд дахин нөгөөтгөөс илүү ингээд олддог юм байна гэдэг мэдчихэнгүүт жинхэнэ мөнгө бол нөгөө яг энэ сэтгэлгээ чадвар шийдвэр гаргалт юм байна гэдгийг ингээд ер нь ойлгочихж байгаа. Тэгэхээр ер нь бол тэгж ингээд тийм хөгжмөр байгаа тэр үнэхээр гоё. Гэхдээ одоо яг хатуу үн одоо хүмүүс бол бодчихлаа шүү дээ. Одоо тийм мөнгөгүй бахт өөрлөгөө мөнгө хийгээд гэдэг нэг ойлголттой хүмүүс бол би үзэж байгаа хүмүүст байгаа болов гэж бодчихлаа л бас. Би одоо монголчуудын одоо за яаж энийг ярихаар бас буруу юм ярьчих гэдэг. Яг ярих тийм. Монголчуудын нөгөө ихнэг нь одоо халамжийн систем байгаад шүү дээ. Энийг зүгээр дараа нь оруулах уугүй шийдчихдэг. Тэнгүүд ихнэг нэг юм залхуу болцоо. Юу өөрийгөө хөгжлөх. Уус л намайг нэг газар аваашаа тавьчвал эсвэл энэ захирал намайг тушаал зөвшөөрчвөл би гайгүй болох гэдэг нэг сэтгэлгээ байгаад байдаг. Тэрэн дээр бас та залуучууд. Гэхдээ яг тийм шиг. Би бол энэ дээр бүр ингээд нөгөө тэр хүн сууж байгааг нүдрүүр хараад хэлнэ. Яг бол би өөрөө яг тэр амьдрал байсан болохоор. Тийм хүмүүс байдаг л да. Яг нөгөө эцэг хэн баян гэх юм эсвэл нэг юм боломжтой юм дотроос. Яг чиний ярьж байгаа үнцэг ус ингээд зүв байж болно ингээд. Энэ хүү илүү боломжтой. Би ч ингээд хотод би угаасаа л юу ч хөл орж ирсэн. Нөгөө хөдөөнөөс л орж ирж байгаа хүмүүс танаа тийм л баг шин. Тэгэл дараа сая би сүлд опсын ингээд 10 жилээ бис хийчихэд опсын барилга авахд би өөрийнхөө үеийн нэг залуутай уулзаж байгаа байхгүй. Тэгээ би энэ залуу яаж ийм бийж ийм юутай байна гэдгсэн чинь сүлд нь яг жинхэнэ надад зарах хүн ээж нь гэдэг хүн гараад ирж байгаа. Энэ ээж нь яаж ийм тэгэхээр тэр хүний аав нь тийм төвтөд байсан хүн ч ингээ 3 үеэр жишээлбэл энд ингээд байр суурь эцэлцэн хүмүүс шүү дээ ингээд за бидний уралдаж байгаа цэг бол өөр юм байна гэж бодсон тий барай өөр юм үгүй энэ нөлөөлдөг үннийг хэлэхэд ингээд тэгэхээр за 10 онд л ихэд бараг би тэгэл комиссын хувцас аваад явдаг тэгэл эхнэр хөвгтөд олцсон тэгээд өөрийгөө орохоор байхгүй тэмчээс нэг нийгмийн нөгөө халамж гэдэг шиг нэг юм оюутны 10 м квадрат байранд амьдардаг юм. Ер нь бол ингээд тэр амар нэг юм хэцүү ингээд тэр амьдралыг би ингээ бодохоор би одоо яг ингээд ер нь жоох амжилтанд хүрэх гэдэг болцсон шалтгаан нь би амжилтгүй амьдрал дээр би нэлээд удаа амьдарсан. Тэгээ бүр тэрнээс тэр нэг шавхаагаас гэдэг юм уу тэндээс үнэхээр би бүр ингээд айгүйх ингээ би эндээс ямар ч л байсан гарах ёстой гэдэг юмыг бүр маш сайн ингээ ойлгосон байхгүй. Тэр хэцүү амьдрал байдаг. Тэгээ хүрээлэл арх ууж байгаа. Ингээд ер нь л тийм хүрээлэл рүү хүн орохоор бүх юм хэцүү байдаг ингээд. Гэхдээ тэдээс хүн гарч болдог.
Тэндээс тэгтээ гол нь нөгөө төлдрөлтгөр өөрийнхөө хүчээр. Тий. Тэр нэг нь тусалчуд бол гарчих гадаа нэг. Тий хүмүүс тэгж бодох гээд өнгөө тий. Тэгэхээр надад ч гэсэн яг чамд байгаа шиг тийм нэг нөөцхүйж ярих гэдэг юм бол тэр нөөцхүй байдал ч байсан юмсэн. Тэгтээ хангалттай гарсан. Тэгэхээр ингээд тэгж бодож байгаа нөгөө чиний асуудал болчиход байгаа байхгүй. Тэр хүн асуудал. Тэгээд би яг тэгж бодчихсон. Дараа нэг манай дээр нэг тийм хүн ажиллаж байсан. Янз бүрийн хүмүүс байсан. Миний нэг мэдэх хүн. Тэр хүн ингээд бас яг амьдрал нь жоохон хэцүүлтэй юм байгаад ингээд. Тэгээд надаас ингээд яг одоо би яах ёстой вэ гэхэд нь бол би хэлсэн юм юу гэвэл өөрөө аягүй хичээгээд байгаа хүн. Гэхдээ тэр хүний суур ингээд босрол надад жоохон тэгж санагдсан. Муу байгаад байгаа учраас тэр хичнээн хичээсэн ч гэсэн ингээд сэтгээд байгаа логикийн хувьд явж өгөхгүй байгаа байхгүй. Тийм учраас чи боломжтой гарвал одоо юу яа? Мөнгөө босролтой зарцуул чи нэг юм ингэж гээд. Тэгсэн чи тэр хүн миний үгэнд орохгүйгээр мөнгөө юу хийж байгаагүй л баг зэрэг цуглуулснаа зээл авснаа ийм машин авсан. Нэг тийм. Тэгсэн чи яагаад ч юм сонио аазгүй ингээд манай компаниг юм үйлчлэл зохиолсон бага машинууд байсан. Зөндөө машин. Дээрээс нэг машинг ороодож хараад бага машин байж байгаа чи яг тэр хүний машиныг мөрөгцсөн байхгүй. Тэг нөгөө чиг ойлаад нөгөө авсан. Аваад ингээд тэг би гайхаад ингээд тэр хүн тэр дахиад юм асуудалд орчиж байгаа байхгүй. Одоо тэг шүүх цагтаа юу гэд нөгөөтгөр одоо ингээд нэг юм зовлон нь тэр хүн ингээд доосч өгөхгүй ингээд би болонд ингээд зовхот нь би хүртэл адилхан зовоод яа тэг яах гэж солиотой ингээд хилээд тахад гэдэг шиг ингээд тэгээд тэр хүн бүр тэрнээсээ одоо тэрнийг балан юмнасаа бас нэг ахаад нэг ингээд дараагийн буруу шийдвэрүүдэ гаргаад эхэлж байгаа шин. Ингээд яг л нэг иймэрхүү байдал тэгээс нь байдаг юм байна да. Оролцолтол явчих юм байна да гэж бодсон. Тэгээд тэрнээсээ бол нь өөр юм дээр тэр жижигхэн бөнгөө зарцуулаад тэгтэл тэр нь бүр их боломжийг бүрдүүлэх боломжтой байтал. Ингээд тэгдэл юм лээ. Үндсэн суурь дээр харах үнцгийг өөрчлөхөд төлбөр төлөх хэрэгтэй байна. Тий. Тэгвэл эртээ тэргүй тэр юу муу ингээд хангалттай байна. Сони би бол сони яаж үзэх вэ? Нөлөөллөөс бол зайлах боломж. Би сони ингээд би бол нэр үнэхээр ингээд бүр үнэхээр л машины дээдэг өстэй мэд хийдэргүй хамгийн гоё хэрэгэлчихсэн. Гэхдээ би хизээ сони ингээд тимтэй болно гэдэг юм найдвартай ягаад ч мэдээдсэн. Тийм учраас би тэрэн дээр хүч байна. Тий тэрэн дээр би үнэхээр төвлөрч байгаа бүр ингээд. Үнэхээр төвлөрч байгаагүй бүр ингээд. Нөгөөдөг чинь боллоо гэдэг. Уусаа яг дарааллын дагуу бодлын дагуу болох хэрэгтэй байсан байна. Тий. Тэгэхээр би яг үнэхээр би ингээд ер нь тэгдэг юм лээ. Хүн ер нь юмтай болохыг хүсвэл өгдөж сурах хэрэгтэй юм лээ. Би үнэхээр ингээд ямар нэг бүх юм хийхдээ би чин сэтгэлээс идэх байхгүй. Одоо надад тийм дандлан ингээд. Би анх бүр ингээд юу ч хөө компани эхэлж байхдаа миний хийдэг байсан. Би ингээд чин хэдэн төгрөг би хүнээс авдаг намайг би мөнгөндөө төгрөлж хүнд үйлчлэг өгдөг байсан ингээд. Би бүр хит хийлээ би бүр чин сэтгэлээс ингээ хийд ингээ чин одоо миний ингээл биргээ бодохоор яг мөнх тэмбэрлэлээр тэр хандлага одоо надад дүрхээр ингээ байж л байд. Би юутай ч болсон, ядууч байсан, мөнхтэй ч байсан яг тэр хандлага байж л байд ингээ. Тэгэхээр эн чин өөрөө ингээд аюу хүнийг чадвартай болгож байгаа. Тийм ийм чадвартай ингээ. Тэр чадвар чи өөрөө мөнгө шүү дээ. Хүн мөнгөөр хүснээ л солиол авч болж байгаа зү ингээд тий. Тэгэхээр бол тэгж л харагдаад байгаа байхгүй. Гэрээ сууж байгаа юм. Гэрээ сууж байгаа. Түгүйсээ бүр ингээд амар хямарцсан сууж тааж байгаа. Ингээ мөнгөө ингээд гэсэн чинь. За одоо юу вэ? Буцаад нөгөө үнцэн асуулт руу гоё. За 7 хоногийн 2 өдөр нь ажиллаа хийсэн, 2 өдөр нь өөрийгөө хөгжүүлсэн. За 3 хоног үлдлээ. 3 хоног тий. За 3 хоногт нь болохоор бол би ч нэг олон төрлийн юм хийнэ. Инфлюенсер лөө орно. Тэрэн дээр нэг өдөр байж байна. За тэгээд өөр ингээ шин юмнууд ингээл явд юм аа. Явсаар байгаа л цаг. Тэгтээ бас та төлхөө ер нь гэртээ байдгийг. Гэртээ байна. Ер нь өдөр байж л аа. Байх ер нь байж л. Одоо би бол яг ч тэний миний гэсэн бодол байхгүй. Тэний миний гэсэн бодол байхгүй. Юуны? Тэний миний гадуур зүгээр яв юм шинтэй явчихдаг юм уу? Үгүй ерөөсөө тийм байхгүй. Би тэр төрөөсөө тийг шаудж мауддаг шин. Яг ч юм тэдэр нэг тийм ханцсан. Гоо тэр ханцсан багталтай. Таны яа тэрсээс болсон одоо. Тэр зөв ч юм уу цагаа үрдэг. Тэр цагтх үед аз жаргал өгдөг л дөө тий. Өгдөг л дөө тий. Тэгэл ер нь нэг тийм. Би гэхдээ ер нь яад юм. Би нэг юм happy байгаад идэм юм. Ямар нэг одоо тэр гоё гоцлоо чи бод ингээд пицца тэмцээнд ороод хүртэл ингээд чи төрүүллээ.
төрүүлснийг ингээд юун дээр сошиал дээр тавиал айгүй олон хүмүүс гоё комент чи ямар сэтгэл satisfaction авахгүй чи энэгээр ингээд нэг юм цадаад дүүрнэ үст ийм дүүрцүүн чи дахиад нэг пив уугаал юм ингээд нэг ийм ахаад нэг юм асралтай болох гэдэг надад тийм шаардлага байхгүй тий Би үргэлжлэн доор бичиж байгаа шүү дээ. тий тэр ямар нэг юм руу ингээд сэтгэл гаргаад ороод тэрийг тултал нь хийчихээр нөгөө ийм юуг аягүй саавчтай лээ тэрнийхээ үр дүнг аягүй саавдаг юм. Тэгэхээр ингээд хүн цэнэглэгдээ дүүрээ тэр нь зарцуулж исэн ядарч исэн бүх юм мартагдаад явчих. Нэг юм дундаж байгаа л гэдэг хүмүүс эдсэн нэг Яг ялалт байхгүй. Ялагтал. Тий нэг хязгаараад авчихгүй. Яг би бүр яг ийм хүмүүсийг аягүй их ингээ хараг би өөрөө гайхаад байдаг. Та тэгтээ наатан дээрээ шууд ярьсныгаа хойноос та нар ингэчүүл уулна гэдээ бас нэг зөвлөгөө өгч. Тэр нь юу гэвэл ингээ юм бүлээн бит хүмүүс. халтгүй хүрдэг. Байж л би бараг ингээл одоо фитнест явчлаа хүмүүс ерөөсөө өөрчлөгдөхгүй. Тэр хооронд би солонгос руу гоосоо галгаанд ороод би 80 илтэй байснаа 45 ил руу тураад жил намайг ингээд дэглэм барьж байгаа хгүй тасгал усгал хийж болохгүй шүү. Тэгээд нөгөө дэглэм бариад тураад бүр юм гачин битээ осноо эргээд яснаа ороод дөрүүлчээд эргээд байж л хэвэндээ бараг одоо би айгуул басрын тэмцээнд бэлдээд одоо нөгөө фитнесийг хаяа тэгсэл зэргүүлээд басрын тэмцээнд рүү ороод тэгээ эргээл ингээд яхаа тэгэхээр ингээд нэг юм цаг алдаа л ингээд нэг тэдний юм тултал нь ямар нэг юмд ингээд түр би ходоодоо цолсон чинь нэг юм тултал нь хичээгээд байгаа. Тэгээд байгаа нэг тийм. Тэгэхээр яг хоо тийм зүгээр ингээд нэг юм өөрийгөө хязгаараад аваад гэдэг юм уу. Төвх юм бол нэг юм гоё шинэ хүн гарч ирэх юм шиг надад санагдаад. Хүмүүс нэг юм хязгаараад авч чаддаг юм шиг санагдав. Гэтэ одоо над шиг аавууд бол айгүй их байгаа хаа. Тэрэн дээр бас гоё зөвлөгөө амар санагчлаа. Ямар ч ажил дээр ажиллаа хийгээл гэдэг. Энэ завшааныг ашиглаад гэдэг. Тэгээ над чинь хүмүүс зөндөө байгаа. Тэгээд эдгээр бас би сонсомоор байна. Над чинь хүмүүс зөндөө л байгаа шүү дээ. Тэгээд ажил дээр тултал хийгээл аваас таны ярьдгаар ингээл пүүк гэл ниссэн чим алга тий. Тэгэл ажлаа бас байнга хийгээд байгаа чинь чинь орой 6-7 болоод заримдаа илүү цаг суун заримдаа гайгүй тань гэрлүү очдог гэртээ хичээгэлээдэг ингээл яг нөгөө бүлийн юм өгөхөр уул нь халаад байгаа. Яг энэ үхэндээ ингээл халаал ингээл амхандаа энэ ээлжигийн подкаст чинь дэлхийн ээлжигийн хамгийн анхны подкаст шүү дээ. Тэгэл ингээл халаал байдаг энэ юм. Гэртээ очиод хоёр хүүхдээ ингээл бас нэг мундаг аа болчих гол үзээ. Тэгсэн чинь таны ярьдаг нөгөө бүлийн чинь би биш шүү дээ. Ерөөсөө бас ингээд эсвэл би бас яарад идэх юм болоо иймэрхүү юм цаг хугацаа байсан юм болооч гэдэг. Гэтэ бас байгууллагт ажиллах буцлах температурт арай хүрхгүй байна л. Хүрхгүй байгаа юм болов. Үгүй хүрхгүй байгаа нүг хүрхгүй байгаа гэж үнэн гинэ яа. Хүүхдэл гэж биш юм болоо. Зүгээр. Гэ тий би бас өөртөө тэгэд хэлчихсэн шүү яг хүрхгүй. Тэгэхээр одоо шил чи юу гэдэг нь би одоо шил ингээ арх амсахгүй 8 жил болсон шүү. Огт амсахгүй. Тэгэхээр ингээ ямар нэг юм их чи нэг зүгээр нэг хийхгүй нэг ингээ өөртөө нэг тийм чаленж таад үзэхгүй. Тий би ингэхгүй гэдэг ч юм. Тэр чинь л нэг юм дадал сургана. А тэр тэндээс нэг хүн арга барилтай метод толонгод тэрийг 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэл ихсэх гэнэ шүү дээ. Тэгэх юм бол нөгөө яг чи хийдэг юм хийгээд байгаа юм шиг мөртлөө үр дүн өөр гарч ирнэ. Тэнгүүд бас ингэж за одоо чи фитнес явдаг юм уу? Явдаг. Явдаг. Тэнгүүд одоо жишээл ингэж байгаа байхгүй. За одоо би хаалаа. Би өөр төгөлтөр болъё. За одоо манай ихнэр чи ингэж хүүхдүүдтэй гайгүй ингэж яагаад би ер нь ингээд өөртөө цаг зарцуулъя боломж аягүй хэцүү байхгүй. Тэгээ бод байдал тэр. Одоо ихнэрт ингээд хоёр хүүхдүүдтэй. Тэгээд нөгөө яг одоо яг ингээд шалтгаан болно. Таас дээр шудрал хариулахгүй те. Би өөрийгөө шалтгаалаад байгаа юм мэдчихлээ гал таас. За одоо гэлүү гал харъя. Нөгөө тэр очихгүй болохгүй намаагч бас санаж байгаа өдөржин байгаа юм шиг. Тэгээд юм хаштай энд нөгөө төвлөрдөр нь бас өөрийгөө хөгжүүлсэн ч юм байдгүй. Гэтэ очиод бас үлгэрийн бодож ш. За энэ дээг унтуулчаад нэг ном уншиж ичдэг юм нэг юм үзчихээ. Тэгэл цуг охирал унтчих чааш байдал тэр. Гэхдээ яг тийм жижигхэн зураг гэдэг юм лээ. Яг адилханаар проблем чинь шил надад тулахгүй байгаа юм биш үү? Физ тэмцээнд ороход чи бодтоо ингээ баг өдөр 8 цаг бэлтгэл хийдэг. Тэ 8 цаг бэлтгэл ээл явчихдаг гэдэг үгүй шүү дээ. Тэрийг нөгөө нэг бүх ажлаа хийнгээ, дундуур нь бүх юмудаа хийнгээ. Би тэмцээнд орон ортол комеди чигээд бүх л юм хийнгээ. Болчхоор яг нөгөө яг тэр байдал руу ордог байхгүй. Тэгэхээр бүгднийг амжилт. Жишээлбэл ингээд өглөө карт явах хэвээр надаа ингээ гэрт гүйлтэн зам байхгүй бол манайх 30 давхар л та. Би шууд ингээд нөгөө шатаар цусан хүрдэг юмшэл нөгөө юуны зүгээр л нэг юм шахт байгаа шүү дээ. Орцны шатаар одоо манай камерын хүмүүс өглөө болгоо яг л би 5 цагт босчоод орцны шатаар яг алхаал
Тэгэнгүүтээ Тэр хийсэн юм чинь та зүгээр доороосоо нэг дээшэл явчихсан эсвэл 2 3 явах уу? би 30 минут те сүлдө цаг маг явна. Тэгэхэд ингээд сүлдө нүрс ус хассан байхад би яг 30 минутын дээр очиж сүлдө толгой эргээд нөгөө юу тухтаад явах хэвээр толгой эргээд нөгөө нүрс хүчсэн ингээд нүрс болохоор чухал ингээд нүрсийг нь удаагцсан гэж будаа итгэхгүй ингээд огт явцсан сүлдө нэг ч нүрс ихгүй зөвхөн уураг аваад ингээд өөрийнх нь өөхөн нийтүүлэх гээд нөгөө энерги ингээд юулах гээд тэгэнгүүт чи ингээд тэн дээр арга сав хайгаад нөгөө өмнө цэвтийн ууччих юм байна. Тэгэхээр ингээд гайг олчтой юм толгойн эргэлдэгдэг ч юм уу ингээд тийм ямар нэгэн шийдэл хайхаар болохгүй биш болгох шийдэл хайхаар шийдэл гардаг юм байна. Хин тэгтээ заавал золиос бол хэрэггүй. Хэрэггүй золиос гарахгүй шүү дээ. Яг хүний физиолог үнэхээр гайхалтай. Өөрөө бүр юу идэг. Өөрөө ингээд тийм өнөөдөр чи ядар чинь маргааш ядрахаа болчдөг яг тэр темпэнд. Тийм ингээд физиолог өөрөө тийм байдаг. Маш хурдан сэргэдэг, маш хурдан ундаг. AI физиолог гэдэг шүү. Тэр нэр хүний физиолог би бол үнэхээр бичсэн. Үнэхээр гайхалтай юм лээ. Яг тэр ходоод мододны дараа хүртэл би за ингээл насараа л ингээл дэглэн барайл иймэрхүү байдалтай явах гэсэн чинь үгүй ингээл минийх ингээл баг багаар сайжраад байгаа нь мэдэгдээд байгаа. Үнэхээр гоё. Үнэхээр биш дээ шүү. Хүний физиолог бол ямар үнэхээр гайхалтай чадвартай. Мяарахаараа бас яг адилхан дадлаас улам л мяалцсан болол мяараал ингээл яваад байгаа. Нөгөө AI гэж түрүү хэлснэх их өдөр тутамдаа та ер нь AI төлөвүүдийг хэрэг ашиглаж байна юм. Ер нь яг баг зэрэг бол ашиглаж л. Тий, одоо тэгэл ашиглахаас өөр арга бас зарим дээр байхгүй шүү дээ, тий. Төрөний чиний хэлдэг нөгөө процессыг хамгийн багаар яаж зохицуулж болох вэ гэл тэгэхээр гарцсан байхгүй AI-аар орж эхэлчихлээ. Хэр бизнесүүдээ AI ажиллаж байна бас. AI ажиллаж гарцсан байхгүй. Манай дөр бол одоо дандаа тийм шүү дээ. 80% баг онлайн руу шилжчихсэн. Дандаа програмчлал ихэнх шилжчихсэн гэсэн. Одоо өөр ямар ч нэг юу байхгүй. Тийм арга байхгүй. Процессын баг нэг 70% Life is Good podcast-ийн нэмжигчээр Титэн Music Store Түмэн Малын 5 дахь хүрт байлж байгаа. Одоо миний нэрний артал нэг multiplier гэдэг үг байгаа шүү дээ. Ер нь утгыг нь мэдчихэж байгаа юм. Мэдчихэ үржүүлэгч. Үржүүлэгч гэдэг яг орчуулах юм бол энэ болохоор ягаад би мөнх тэмбэрэл multiplier гэж тавьсан гэхээр энэ үгийг би нэг Монголд ингээд одоо нутгшуулах гэдэг оруулах гэдэг гэх юм уу. Энэ миний докторийн судалгааны ажлын сэдэв бохгүй. Зөв. Тий. Тэгэхээр энэ өөрөө ингээд удирдлагын талдаа сэтгэлгээний талдаа multiplier mind гэж байдаг. За тэр нь яаж гэвэл одоо жишээлбэл за нэг юм 3 өгөгдлийг хариу гаргая. За хариу гаргаа төгөлтөр 2. За нэмэх нь 3. Нэмэх нь 15. Хариу нь хэд гарч байгаа? 20. Тэ. За одоо яг энэ саяны 3 шүү. 2, 3, 15 энэ 3 тэ. Нэмэх гэдэг тэмдэг нь үрж гэдэг тэмдгээр солиоч. Тэгэхээр хариу нь хэд гарч байгаа? 90 гарч байгаа шүү дээ. 90 гарч байгаа. 90 гарч байгаа. 2 15 30 33 90. Нэг нь 20, нэг нь 90. Аль нь их вэ? 90 их байна. Хүний хүсэж байгаа юм чи 90-ийг хүсэж байгаа. Гэхдээ хүмүүс 90-д хүрэхийн тулд юу хүсдэг вэ гэвэл 15-ыг хэрвээ чи нэмэг сэтгэлгээтэй байвал чиний сэтгэлгээ өгөгдлөө өөрчлөхийг хүснэ. Одоо ингээд ийм нэмэг сэтгэлгээтэй хүмүүс эртээ болохын тулд ингээд одоо 2 нэмэх нь 3 нэмэх нь 15 нэмэх нь 20 нэмэх ингээд баахан ийм юмнуудыг цуглуулж байгаа л эцэст нь 90 болдог гэд яад ч юм энэ хүү итгэцэн байдаг цаа ингээд. За тий. За тэгэнгүүт одоо ч ингээд би 90 гаргацсан. Ингээд намайг бол ингээд миний ойрын хүмүүс амар гайхана. 90 гар. Тэд нар яг гайхдаг энэ өгөгдлийг мэдчихэж байгаа байхгүй. 15 3 тэр 90 гарахгүй даа. 2 тий. Энэ 20-с хэтрэхгүй байгаад энэ яаж 90 болох вэ? Зөв. Тэр чин сэтгэлгээ одоо шүү. Тэгэхээр нэмэх юун дээр би өгдөл дээр суйрлахгүй би симплиг нь өөрчлөөд шүү. Тэмдгийг нэмэх гэдэг тэмдгийг үрч гэдэг тэмдгээр сольж байна. Тэгэхээр ийм сэтгэлгээний модель байгаа байхгүй. Чи ямар шийдвэр гаргавал энэ хоёр өгдлийг одоо чамд байгаа өгдөл чинь цаг хугацаа гэсэн нэг өгдөл бай. Яг бид нарт үүндээ яг өгдлүүд адилхан ба штэ бүгдээр л адилхан цаг хугацаа. Дамаа Улаанбаатар бүгдээр л адилхан төгсөрч байгаа. Бүгдээр л адилхан юм байгаа. Бүгдээр л адилхан энэ өгдлүүд бол яг үүндээ адилхан байгаа шүү. Зөв. Тэгсэн юунууд өөр байгаа даа шүү. Хариунууд өөр байгаа даа шүү. Тэр нэмэх тэмдэг үржих тэмдэг болоод байгаа чи шийдвэр гаргалт буюу одоо оюуны бүтээлэхгүй одоо нэг чи энэ дэр сэтгэх гээд шүү ингээд. Тэгэхээр түрүүний хэлээд би нөгөө өөртөө хэлээдсэн чи нөгөө энэ рүү бурууч гээд байна. Үгүй би 90-ийг хүсдэг юм аа. Гэхдээ л ингээд надад 3 байгаад байна. Ингээд
15 байгаад байна, ийм байгаад байна. Тийм дутаад байна. Ингээд тэрийг ингээд би олсон. Ингээд төгөлдрийн хэлгээр гаднаас нэг хүн өгчүүл би өгчүүл ир болох гэдэг байна тий. Миний санал болгоод байгаа юм нь болохоор яг энэ гурвын хариу ир гарч болно гэдгийг санал болгоод байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрнийг сөрчих юм бол олноо гэж хэлгээд байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм шийдвэр гаргалтыг хийж байгаа. Тий. Би амьдрал дээр анх удаа хийж байгаа. Таны доктор ярьж байна. Тий. Би хизээч энэ хоёр ир гарахгүй гэсэн гурван юмыг ир гаргацсан байхгүй. Бизнес дээр хүртэл, юун дээр хүртэл ингээ гаргачингуудаа ийм шийдвэрээр ийм болт юм байна гингүү тэрнээс хойш бид нар бүгдээрээ тэрн рүү пойнтлд болцсон гэх юм уу да одоо энэ нөхцөл байдал руу биш байгаа өгдөл рүүгээ биш ийм юмнууд руу биш энүүгээр ямар хариу гаргаж болох вэ гэдэг рүү илүү пойнтлаад юу хийчихвэл энэ ир болох вэ гэдэг рүү пойнтлдаг болоход тэгэхээр тэрийг бол олдог. Тэгээд би бүшилвэл яг энэ multiplier гэдэг дээр хүртэл бүр ийм сэтгэлгээний юм задаргаа энийг бол манай бизнес дээрээ хэрэгэлдэг. За би бол өөрөө бүр хувийнхаа амьдрал дээр хэрэгэлдэг тий. Тэгэхээр би нөгөө тэр цагаа өөрөө орой 7-д харих хэвээр бол 7-д хараа тэр сонимшээ гэдэг байгаа чинь тэрийг яриад байгаа байхгүй. Үлдчихэж байгаа танд хэд байгаа юм бэ гэдгийг чинь гаргахчмаа тэрүүгээрээ хариугаа яаж өөрчилж болох вэ гэдэг дээр дараа нь деталь бид нар ажиллаж болдог байхгүй. Тэрийг хийж. Тий. Гэхдээ сонирхолтой бол энэ яг л энэ миний мэрэгчлэлтэй холбоотой байхгүй. Миний мэрэгчлэлчээр хүний потенциалыг нээж илрүүлдэг мэрэгчлэл. Тэгэхээр хүний потенциал чинь өөрөө ер нь бол би жоохон хөдөлмөрлөхийн эсрэг байдаг. Яг бол хөдөлмөр гэдэг зүйл чинь өөрөө цаг хугацаанд хайрцаглагддаг. Чи хөдөлмөрлөөлөөл ямар үр дүн төрөх вэ өвч. Потенциалаа өөрийнхөө би чадамжийн хэмжээнд хөдөлмөрлөө ингээд тодорхой хэмжээнд. Ерөөсөө чиний хязгаартай юм чи энерги хязгаартай байгаа. Зөв зөв. Чи нийгмийн төлөө энерги гаргаад ядарна ахаад хөдөлмөрчин хязгаартай нэг цаг хугацаанд дахиад би бицлэгч ядарна тийм ч нэг идрүүдийг чи хийх юм бол шантран одоо нөгөө хашран тэ дахиад нөгөө юу гэдээ сэтгэлээр унана тэ за дахиад хэцүү гэж юмыг боддог тооч нэмэгдэн заяа гэтэл менежмент ч болохоор хэцүүг амархан болгодог аавал нааргуухан байгаа даа шүү дээ ингээд тэгээд Life is Good podcast-ийн дэмжигчээр Титэн Music Store Түмэн Молын 5 дахь хүрт байлж байгаа. Өшөө одоо юу гэдээ ингээд өвчтөй болно. Чи яг бол хидэрхийх яг түрүүний наад шиг хидэрхийх нэгсээр хотодоо цаалан чи гэж өвчтөй болно. Үр дүнний юм л үр дүн. Гэтэл ив ирүүлээ ядрахгүйгээр ингэхгүйгээр яаж явах вэ гэдэг тэр нөөц чинь хүний сэтгэлгээний нөөц байгаад байхгүй. Тэн дээр л амар их цаг гаргадаг. Манайхан тэн дээр бүр үнэхээр судалж ингээд цаг гаргах хэрэгтэй байхгүй. Тэр бол миний судалдаг мэрэгжил гэх юм уу. Тийм. Одоо нөгөө түрүүний миний жишээ чи нэг удаа ийм ч юм шиг заяа. Би ажиллаа хийгээд орой гэртээ яриад байгаа нэг амьдралыг баланслаач байгаа юм шиг одоо бодсон. Одоо манай баланс хараа өөр гарах гэдэг юм. Одоо бүх юм өөрлөө. Тэгээд баланслаад байсан бол тэгээд тийм мондог байх нь яасан. Та тэгтэл би тэгж хэлсэн. Та баланслахтаа юу баланслах гэсэн бол цаг хугацааг баланслах гэсэн шүү дээ. Одоо би бол та нар жинхэнэ ингээд амар баячууд харлаа. Маш бага цаг ажиллаад үгүй нэг ийм том арал дээр ингээд өөр юу яадаг хүмүүс ч одоо тэгэн шүү дээ. Нэг өвөө аав ээжнээс үтер чи баян юм чи. Хүмүүс байх тэгдэг байхгүй. Харин тий. Тэр чи баян юм чи тэгж байгаа. Тэрний дунд юу болсон бэ гэдэг юм. Түрүүн ойлгоцсон шүү дээ. Нөгөө тэр хүн ягаад тэгж бодох гэдэг нөгөө сэтгэлгээний тэмдэгч нэмэх байх гэдэг байна. Тэгэхээр нэмэх сэтгэлгээний тэмдэг нэмэх байгаа хүнд хариу өндөр гарахын тулд маш олон өвгдөл хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Зөндөө олон нэмэх хэрэгтэй. Зөндөө олон нэмжижил тэг яж чаг дундуур бас хас хоолоод ир. Хас хоолоод ирэх юм хэлсэн тийм. Яг бага байр дээр байж л төвс өдөг шүү дээ биднээс тийм. Гэхдээ тийм хүмүүс байд би бүр хичээгээл гэдэг хөхгүй ингээ яаргал баг надаас илүү хичээгээл би бүр чи хичээгээ болоо гэд хэлчмээр ингээ хичээгээл тийм ажилтнууд байд юм. Ажиллаалаад хичээгээл. Тэгэл би тэр хүнээс асууж байгаа асуулт нь нөгөө үрд асууж байгаа хөхгүй. Ер нь бол байгаа олсноо гэхээр сум тавьсан шүү дээ. Би бүр 10 сум тавилаа. Би бүр ядарч гэдэг ингээд. За чи байгаа онох гана байгаа олмоор гэхээр би тэгвэл 15-ыг тавья та гэдэг ингээд. Гэхдээ чи тийш 30 сум тавьсан ч ингээд зүг нь буруу бол ингээд тэг надад гэхдээ би 30 сум тавьж гин би хэрэг ядарч гин бараг л би ер нь би өвчтэй би инээс болоод гэр бүл маань бараг ийм асуудал үүсээд байна гэд ингээд буруу юм дээр пойнтлаад байгаа. Уул нь ганцхан сум бол шаардлагатай л байгаа л та. Тэгэл байгаа болохоо. Тэгэхээр яг энэ өөрөө тэр хүний үнэхээр том сэтгэлгээг ингээд модельээр нь өөрчлөх. Би бол байгууллагын ажилтнуудын одоо удирдлагуудын гэх юм уу? Тэн дээр ажилладаг. Яг энэ саяны сэтгэлгээний энэ дэр. Ер нь үндсэн тэрийг өөрчилчихэд аяндаа шийдвэр гаргалт нь
Яг бол тэр байгууллага чи тийм байдалд оруулж байгаа нь тэр захирал тийм байдалд оруулах байхгүй гаргаж байгаа шийдвэрээр. Сэтгэл хэр реакцлах вэ? Шууд үнэнг нь хэлэхээр. Ер нь ингээд та дүгнэлт хэлдэг байл үүдтэй хүмүүсээ яаж өөр харцангуй эрхчлэн өндөртэй гэсэн хүмүүс чинь. эсвэл зөвхөн захиралтанд тусдаа дүгнэлт нь хэлж өгдөг үү? Өөрчлөлт гэхээр санаа болохгүй юу? Гэхдээ яг бид нар ер нь гэхдээ хүндрэлүүд бол гайгүй л өдөн шүү дээ. Ер нь бол тэр манай дээр байнг юм нөгөө яг энэ нөгөө юу яат юм бэлээ ингээд байнг ингээд юм дадлаар суд өгсөл байлээ. Тэгэхээр би одоо шил манай дээр юм хурлын модоос болгоцсон байхгүй 7 хоног болго нэг удаа. Тэгэхээр чи би нэг бүр 2010-аас хойш явсан. Тэгэхээр жилд бид нар 50 удаа хийж байгаа. Тэгэхээр манай 15 жил гэж ботхоор чи 5-ыг 15-аар үржихээр чи баг 900 удаа хүн нэг агуулга юм сонсохоор үнэхээр өөр л болт юм бэлээ л дээ. Тийм. Үнэхээр өөр болт юм бэлээ. Ер нь бол тий. Тэгэхээр тэгж нөгөө тэрийг ингээд түүмчс би нөгөө янз бүр хэрэгжүүлж үзээд өөр дөрөг хүртэл би ингээд л нөгөө хэрэгжүүлж үзээл ингээл аа. Тэнгүүт ер нь бол тэр ямар нэг юм цаг их гаргаснараа асуудлыг шийддэггүй юм. Яг тэгвэл бид нар цагийг өөрчлөх боломжгүй юм байна л да. Чи 1000 чигээр одоо яах юм 24 цаг 25 болох юм уу? Эсвэл одоо яа цагийг өөрчлөх. Тэгээ чиний цагаас чи манай ус ч бүр хороогод байгаа шүү дээ. Тийм биз дээ. Улмал илүү одоо биднээс улам илүү чадвар илүү богинохон цагт одоо тий ингээ тэр ахын нэг юм дээр ч гэсэн тий нэг жижиг юм баян хийдэг гэж яад нэг авах тийм өө нэг айл дээр ингэж яахгүй гэд үр дүн адилхан. Тий тэгэхээр нөгөө нэг тийм өөрчлөх боломжгүй юм дээр төвлөрснөөс наад захын мэдрэмж тийм авдаг шүү тий тэгэхээр өстэй. За манай үзэгчээс асуулт. Уцаар асуулт. За та алтаас асуултаа асууж болно бол. Одоо ингэ симлэр өөрчлөлийг тэнгууд хурдан өөрөө өөрчлөлөө ажил дээр аюу өндөр бүтээмж гаргаад хугацаанд юм хийгээд тэгээ илүү гарч байгаа цаг тиймд зарцуулъя одоо тийм өөр дээр нь тэгээд тэр нь ажиллаа гэж бодъё. Тэнгууд байгууллагууд ч юм болохоор заавал 8 цагт ажил хийдэг хөө. Шаардлагатай байгаа шүү дээ. Тэнгууд дундуур нь би өнөөдөр ажиллаа хийчихлээ нэмэлт тас өнөө байхгүй гэдэг үйл бие гараа авчиг гэдэг тийм процесс нь байгууллагууд ч байхгүй. Тэгээд яг нь захирлууд ийм зүйлийг ойлгохлоор тийм Монголын бүх компаниудад л тийм чадахгүй. Тэгээд дийлэнх хүмүүс чинь нэг компанидаа удирдлагын байгууллагад ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээр Тэрэн дээр яах вэ гэж бодсон. Наад дээр чи бас амар зөө хэлжээд хэлээ. Гүг. Энэ дээр бүр ийм байдэж. Чиний над асуудал одоо надад тулгараагүй бас тулгарсан. Тэг би нэг газар ингээд 7 жил ч юм ингээд ажилласан. Тэнд эргээд яг харахаар би хөдөлмөрөө шулгасан хэмжээ яаж болно би амар багцлаа. Тэгэхдээ тэн дээр стратеги майнд гэж бодох байхгүй. Сул талыг даваатал болгох. Тэг. За тэрийг бол би зөндөө сурсан. Сурсан учраас одоо миний юу ч хүртэл юу штэ. Уул нь би пестээр анх хүний нөөц потенциал судалдаг учраас би хүмүүст тэр судалдаг талаараа юм ярьж байгаа. Тэгсэн чинь хүмүүс тэрэн дээр ерөөс анхаарал өгөхгүйгээр буцаагаад юу гэдэг миний зүс царай өмссөн хувц гэдэг юм шал өөр юм хүмүүс ингээд яриад бүлэдэд ингээд эхэлчихэж байгаа. Тэгэхээр энэ бол миний хүсээгүй зүйл байна шүү дээ. Хоёрт нь энэ ингээд би ингээд доромжлуулаад ингээд биэнд нь ингээд хүмүүс юм байна гэдээ гомдолж болно. Эсвэл энэ ситүэйшнийг би ашиглаж болно. Өөр өнцгөр харуул энэ бол маркетинг ашиглах асар том хэрэгсэл гэдгийг жишээлбэл тэр гоо сайхны компани хартсан байгаа учраас. Тэр бол гоо сайхны хангалгаа л өөрөө юу эсэл та маркетинг ажил шүү дээ. Тэднийг тэгээд надад санал тавьж байгаад би хэлжсэн байхгүй. Чи бол маш сайн маркетинг менежер. Яг бол энийг бий болгох. Гэтэл хүмүүс өөрөө бий болгоцсон. Тэн дээр нь бид нар ямар хүзэр тавих вэ гэдгийг л дараагийн намайг ямар байх вэ гэдгийг шийднэ. Тэгэхээр би тэр жишээлбэл тэр компани дээр би тэр 7 жил ажиллахдаа би хизээч цалин тохируулж ажиллаагүй. Хоёрдугаарт нь тэр 7 жил ажиллах нь намайг дараагийн сургалтын байгууллагын захирал болгохоор хэмж би ажиллаа өөр төвшөнд хийсэн байхгүй. Зүгээр ингээм багшийг бүр өөр төвшөнд хийсэн ингээд. Тэр төвшөнд тохирсон цалин аваагүй ч тэр цалингаа би дараа нь өөрөө хувийнхын компаниас авчаад байна шүү дээ. Тэ ингээд. Тэгэхээр тэр ситүэйшн тэрийг бол хөгжлөө тоож байна. Энэ үнэ. Үржүүлсэн бас миний амьдрал шүү. Тэрийг нэг үржүүлэх юм ашиглаж болно. Тий. Тэгэхээр ингээд хүмүүсийн сэтгэлгийн гэхэд шүү дээ. Юм болгоныг ингээд өөртөө тохируулах гэдэг шүү дээ. Гэтэл тэрэнд тохироод ашиглаж болно. Яг л тийм л байд юм бэл л да. Манай дээр ихтэл анх яг ингээл бүлүүд ингээд тэрийг асуудал гэж хараад байгаа байхгүй. Манай ажилтнууд хүртэл захирлаа та юу яана чи. Энэ тэгтээ хэрглэж болол энэ өөр зүйл. Бараг сүлд хүмүүсийг ингээд тэс өөр зүйлд энэ
хүргэлэн л та. Тийм байгаас хэрэглээл хүүсдэнгүүд буцаагаал би ингээл ингэх тусам л эргүүлээл тэрийг би ямар бүр эдийн засаг хэрэглэлтэнд оруулаа чинь ингээд гол нь тэр нь миний ингээд юу толгой сэтгэж чадах юм уу тэрэн дээр нь гэдэг л асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ситүэйшнүүдийг бол би голох хэрэггүй гэж боддог байхгүй. Энд чинь нэг яг л үүний санагдаад байна шүү. Би ч нэг банкнд 10 жил ажилласан. Тэр нэг юм хүн ямар ч үед ингээ урдаас ингээ гаргасан гэсэн гээд нэг ахисаараа байдаг болсон доо. Одоо тэр ер нь миний асар том буст болсон юм. Асар том нэг хэрэг болсон гэж юу. Тий. Надад л тэр юу бол ер нь бүгд дээр хэрэг өссөн. Бүгд дээр миний амжилтгүй амьдралын тэр ингээд нэг 4-5 жил би аягүй хэцүү. Үнэхээр тэндээс би гарах гад нөгөө ингээд чиний хэлээд байгаа шиг гарч чадахгүй шүү дээ. Баян хүмүүс харахаар эднэр өөрөө хөвгөлт биш шүү дээ тий. Би ийм биш тий. Жиглээс унжаач ийм яахгүй. Яг тэгж бодоод байгаа байхгүй. Би ийм байдалтаас би яаж навш би нэр ингээд эднэр одоо тусдаад би яаж ингэх юм бэ л гэж бодож байгаа шүү дээ. Яг л нөгөө тийм. Тэрнээс миний хамгийн сайн ингээд одоо тохиовол гэхдээ одоо шил би дампуураад дандаа ялчээсэн хүмүүсээс би нэг юм ойлгосон. Дандаа ялчээсэн хүмүүс ялагдал донд амьдрч чадхаа болчтой юм бэл. Бүр нэг ялгатахаараа тэр чигээр ингээ бүр мангартаад буруу шийдвэр гаргадаг ингээ. Гэтэл би нөгөө ялагдцсан амьдралаас эхэлсэн болохоор ингээ дампуурч чинь ялч чинь мяаван хүмүүс надад амар сонио харьцаад эхэлж байна. Энэ бол миний байж исэн л ситүэйшн байхгүй юу? Байж исэн л ингээд нөхцөл байдал. Тэгэхээр энэ дэр би миний ингээд сэтгэл санаа болон майнд тодорхой хэмжээнд хэвийн байх боломжтой би эрүүл шийдвэр гаргах чадвартай болцсон баг. Ер нь ингээ бүх нөхцөл байдлууд ашиглаж чадах юм бол үнэхээр хэрэгтэй. Тэгэхээр би ингээ амьдралынхаа би бүх нөхцөл байдлууд мөр бүгдээр ингээд амар ингээ маш утга учиртай байсан юм шиг. Эсвэл би хэрэгжилж чадсан болохоор надад эргээд айгуу тийм гоё утга учиртай юм шиг ингээ. Та чинь бол гинт хараад ирсэн шүү дээ Facebook дээр ерөөсөө. Ингиж нөгөө хүмүүс ингээд 10 дахь 20 дахь контентээс гарч идвэл та бараг ихнийхээс гарч ирсэн шүү дээ. Тэгсэн тий. Гинт л ерөөсөө гаад ирсэн. Тэнгүүд тэрийг тэр гэхдээ миний хүсээгүй зүйлээс баг. Та зүгээр өөрөлдөл тэг чинь ингээ би бол гоёор гарч ирэх бодсон сонирхол. Тэгсэн чинь бүүлэн тий. Би болохоор ингээд ямар молдог ингээ зөв юм ярьлаа тий. Манайхны хүлээлт бол тийм бидний палаа тийм явчихсан байхгүй. Палаа бол ингээд бид нар чинь бараг ингээд 100 мянгад авах шүү дээ. Би бол 100 мянгад авах махс ингээд яг төлөлгөөс бараг би 2 дахин хордоо хугацаанд бүх юм дээр хүрсэн л дээ. Тэгтээ өөр ингээд өөр замаар зэрэгтэй. Тэгэнгүүт нь ингээд миний өөр хүзрүүд ингээд бодсноос бүх юм өөр болоод миний хяналтанд эхлээд хянах гэж оролцсон. Манай хуйлч мөлч нөгөө янз бүрийн комент бичиж байгаа хүмүүс рүү чи залгаад сайн байна уу? Мөх тэмбэрлээ. За та сошиал дээр хүнд орвчсан. Нөгөө тэр хүмүүс төвийн шаар тэр сүлд эхэндээ нэг 5 10 дээр бол явсан юм аа. Тэгсэн чи сүлд дийлдэхгүй байхгүй чи бүр хэдэн шууд 2 3 комент очиж байгаа шүү дээ. Маш чадчихгаар ингээд тэр болгоотоор ингээд хэрүүл хийгээд цагаа бараад ингээд тэрнээс би ингээд ихэндээ ингээд стресстэй байгаа байхгүй. Стресстэй шүү дээ. Тэгэл ээж анаа маань ээж мэж хүртэл дагаа сэтгэлээр бас комент уншичнаа. Ингээд тэр уншиж ингээл тэгээл очингууд л ингэсэн сууж ингээд аюу тэгэл манай ихч чинь бүр бас жоох реакцны хүүшээ бойлмол гэл ингээд тэгээд яг юм бодсноос өөр юу агаад байгаа байхгүй. Тэгээ нөхцөлд бол та маш ашигласан болоод өнөөдөр тийм ашиглана шүү дээ. Тэнгүүтээ сүулт ашиглахыг сэтгэж эхэлж байгаа. Энэ өөрөө ийм хөлтөл энийг буцаагаад ингэх үү гэдэг ч юм уу тий. Тэгэхээр одоо би баг бүх юм ашиглаад шүү дээ. Синглэг хүртэл одоо ашиглаад тэрнтэй холбоотой контентууд хийгдэж ингээд өрөөс ингээд дараа тэгэл тэр хүмүүс өөрөө царай зүс яриад ийм гүтэн царай зүснийх нь хаалгаанд орол гүт нөгөө хаалгаанд орчлоо гээл тэнгүүтэн тэрнээс бол дараа нь дайлц ингээд бүхэл юмуд ингээд хөрөөл дараагийн гэсэн ингээд энэ нэрээ өмнөх 7 хоногийн хагасны өглөө та нэг пост оруулсан байсан. Рил оруулсан байсан. Би 60 та хүнтэй ажиллаж ирсэн. Би 50 таагаад би 20 таагаад тэр ямар очтой юм байсан вэ? Тэгвэл би хиттэй бол гэж төгсдөг. Тэгсэн чи хөөс бүгдээрээ далтаа л хэвчээ. Тэрний цаад агуулганы байсан юм бол. Үгүй яах зүгээр ерөөхдөө бол тэр чинь нөгөө зарим маркетинг бичлэгүүд чинь тэгэл угаасаа чиг яг бичлэг хийгээд байгаа хандлах гээд байгаа юм уу? Комент хийх гээд байгаа юм, шеэр хийх гэж байгаа бол тэгэл тэрийгэ боддог. Би нэг боддгоо байсан. Насны талаа. Тэгээд тэрийг сонсон чинь нэрээ хэрэгэлцдэг юм байлээ. Комментоос хүмүүс бас хэрэглээд байгаа юм шүү дээ. Гэтэ хэлэхгүй байгаа шүү дээ. Насаа хэлж болохгүй юм. Тэр чинь. Одоо бас хэлэхгүй.
хэлэхгүй шүү дээ. Манайх тэр хэлчихэж. Ингээд тиймс тэгэхээр ерөөсөө тэр чинь тийм гоё байцтай. Ингээл мэдхгүй нэг юм хөгжилтэй. Би сүлд одоо юм хөгжилтэй сарагтай гэж зурагтай. Юу яасан баг хүмүүст ингээд энэ яагаад байгаа юм бэ гэх тээ. Сүлдээ ингэж яваад хөгжилтэй болоо сүлдээ та бол хинбэ гэлээ угаасаа батчихж байгаа Ингээд тодорхой хэмжээнүүдэд өөр ингээд юунуудаар ингээд харамлалаа шүү. Тэгэл одоо ямар сайндаа хүртэл энэ минийгээ хүртэл заримдаа тэр үнхээр хөгжилтэй юм. Тэр бас өөрөө явсан тийм. Хойноос нь зураач нь авч очоод зураад хайчих яаж. Тэгвэл би зураачийнхаа юмэг хүртэл авсан шүү дээ. Ингээд намайг их нэртэй болохоор хичээж байгаа миний ядам хормоор. Миний ядам хорог дэш болгочиход мөчгөхгүй би нөгөө зураач бас дахиад тэр ситүэйшнийг ашиглаж шүү дээ. Тий, энийг би энэ ядам хорог урцорчиж байгаа байхгүй. Энэ мөрөөр байгаа чи. Тэгэхээр за энэ зургийг хараад энэ зураа шингэж байгаа л тэгээд ингээ харахаар намайг их нэртэй болох гээд хичээж байгаа миний ядам хорог бороо гэх. Ингээл эргэл энэ ч өөр ингээд толгой ажиллуулахыг шаардаад юм сонирхолтой байгаа. Тэгэхээр ингээл ерөөхдөө түрүүнээс хойш яриад байгаа л баг бүх юмний нэг агуулга бол ингээр ерөөсөө чиний хян чаддаг юм гэж байгаа. Энэ бол ситүэйшн буюу нөхцөл байдал идрүүдийг гэхдээ хян чадахгүй мөртлөө чинийг ашиглаж чадна, хэрэгжилж чадна, юусэн гэж. Энэ дээр л чиний нөгөө майнд орж ирэх хэрэгтэй. Сэтгэлгээс юу энэ нөхцөлийг яаж харах вэ гэдэг чинь хүний оюуны бүтээл л. Яста нэмхүү хасах хуваах үржих болоод. Тийм яг зөв. Энэ хасах гэдэг чинь энэс болж хохирох уу? Манган шийдвэр гаргах юм бол тэр нөхцөлөөс хохирно ш. Хохирчвол юу их вэ? Гомдлоо л яваад нэг тийм тохиолдол ингэчлээ. Манай нэг дарга нэг ийм муу даргаыг хүртэл ашиглаж байна. Зөв. Нэр манай маа дарга юм биш тэгэл би өнөөдөр ийм байгаа шүү те. Энэ ийм гэл ингээ ийм шалдар болдор юм а яриад ингээл явчихна. Чиний шийдвэр чинь л ерөөсө хасах болгоод байгаа нь нөхцөл байдал хасах болгоод байгаа юм биш. Чиний шийдвэр, чиний авж байгаа хариу үйлдэл хасах, үржих, нэмэх хариуг нь ямар болохыг шийдэж байгаа байхгүй. Тийм. бараг л хэдүүл ингээд түрүүнээс яриад байгаа юм чи амьдралын тэнцвэр баланс гэдэг бол ерөөсөө л та өөрөө нөхцөл байдлыг яаж ашиглах уу гэж хэлж байна. Тийм. Тэгэхээс ч одоо хүн болгонд нөгөө өвдөл нь байгаа. Тийм. 8 цаг ажиллаад 5 Хоёул цаг нь яваад угаасаа ч тийм л дээ. Та бол 3 хөлгөө яг 2 хөлтэй шүү дээ. Бүгд л бас 2 хөлтэй. 3 хөлтэй бол би бараг явж чадах шиг нэг ч нэг давж болох байсан байна. Тийм. Тэгэхээр ерөөхдөө бол бараг подкастаа ингээд дүгнээд хэлэхэд бол хинт ч битгий гомдол те. Тэгээд бас өөрийнхөө нөхцөл байдалд хувирах хэрэгтэй. Тэр хувирж байгаа нөхцөл байдлаараа амьдралаа баланслах нь чухал болчихлоо. Тэг ер нь юм шүү. Баланслж чадах юм болж тарах гэдэг шүү. Хүмүүс болохоор чадахгүй дандаа нөхцөл байдал руу юу хөх гэдэг шүү. Буруу хөх гэдэг шүү. Гэтэл би ингээд бас өөрөө ухаарад шүү. Чи ярианасгүй. Энэ подкастт орсноор бас нэг юм байл. Ер нь хөө ингээд юу баланслах бас бүрэн юу ядуу амьдралтай, баян амьдралтай, дарган сайн муу те төгжрэлтэй төгжрөлгүй яармаг хороол хаана амьдрдаг үйлшилт халаад баланслах бүрэн боломжтой. Тийм эрх мэдлийн хүнд байгаа юм байна. Тэр нь ингээд нэг ямар нэгэн шийдвэр, ямар шийдвэр. Ер нь гэхдээ би яг тэр нөгөө дампуурчаад байж хатал ойлгосон юм. Юу ч болцсны дараа нэг юмтэйг л ойлгосон. Надад шийдвэр гарах эрх мэдэл байгаа байхгүй. Стил байсаар л байдаг. Үргэлжийн шийдвэр гарах эрх мэдэл байж гинэ гэдгийг л тэрийг л би бүр ойлгочихсон ингээд. Үргэлжийн амьдрал асуугаад очтой. Чи юу их? Зөв. Асууд юм лээ бас ч гэж. Тэрнээс надаас асуухгүйгээр яг намайг зохиод авдаг ингэдэг те ингэдэг миний хүсээгүй юмнууд ирдэг. Гэхдээ чи юу их? Гэдэг л юм лээ. Тэгээд нөгөө түрүүн таныг яг хараад бичсэн чинь нөгөө юу санаанд орчлоо. Яг хоо би чамааг бодвол баян. Би л зэгүүд бол ядаа гэдэг. Зүгээр санаад орчлоо. Хөгжилтэй Подкастн дээр тэр бол угаасаа анхаарал татах гэж би хэлж шээ. Тэр нэрээ санаанд ороод бас. Тэд нэг бүрээ эхлээд бүрий ч өөр амар юм шараас байна. Эхлээд амар гайхстай тийм гэж. Би чамаас чамааг бодвол би өөр тэгчмээр санагдаад нэг яагаад гэвэл нэг ингээд бүрий өөр амар нэг юм ингээд юу н ойлгомжтой юм шүү дээ. Ингээд нэг зөв хүн ухаантай тийм ингээд юм хүн хараад ойлгомжтой хүн ингээд би нэг юм далдгамаар нэг ойлгомж гэж юм шиг. Тэгээд би өөр яах вэ гэж бодоод тэгснэ ингээд нэг тэг зүгээр хариулмааргүй санагдаад өөр тэр яг инеж гэж ярьж тэр бодогдоо. За одоо тэгээд сайхан амьдрал сайхан подкаст өндөрлүүлээд би өнөөдрийнхөө зочноор гоё подкастаа дуусгая гэж бодож байна. Дөнгөсөө ерөнтэй бараантай зөндөлийн ярьлаа, хөгжилтэй ч юмуд ярьлаа. Та бас амьдрал сайхан гэдэг өнцгөр тэгээд монголчуудтай хандаад үзэж байгаа бүх хүмүүстэй хандаад гоё өгүүлбэрэлээ дуусгах уу.
Тэгээд Амьдрал ийм учраас за би бол амьдрал айгүй сайхан гэж хэлнэ. Гэхдээ энэс өмнө би яг өөрийнхөө амьдрал дээр тохиолдсон юм хэлээ те. Миний хайртай хүн намайг орхиход гэдэг юм уу? Би хайртай дүүгээ алдахад эцэг хийхээ яаж зовж байгаа харахад гэдэг юм уу? Миний ингэ итгэж явчихсан хүмүүс надаас ургахад те. Ингээд энэ амьдрал бол хог навшимаа гэж бодохоор бүх нөхцөл байдал тохиолдсон ч гэсэн одоо миний амьдрал сайхан гэж хэлэх гэж байгаа үг бол энэ нөхцөл байдлуудыг даван тулцсны дараахгүй байгаа шүү. Тэрнээс биш ингээд өнөөдөр ингээд зарим хүүхдүүд ч юм уу юунууд нөгөө эцэгх нь ингээд нөхцөл байдлыг нь гоё болгож өгч байгаа шүү дээ. Ихэвчлэн ингээд эсвэл өөр хүнд ер нь би тэрнээс өмнө бол хүл хагцлууд бол бусд хүмүүс тохиолдчихдаг. Манай гэр бүл тохиолддгоо бид нар бол хараад байждаг ч гэдэг юм уу. Яг үнийг хэлэхэд тохиолдож үзтлээ хүн тиймэрхүү ойлголттой ингээд хизээч над дээр ирнэ гэж хүн ингээд бододгоо ингэдэггүй тий ингээд юм байсан. Тэгэд яг ингээд ийм үед бол хүний амьдралд бол байдаг. Гэхдээ нэг үргэлжийн чи ингээд эрүүл байгаа бол чи ингээд амьд байгаа бол тий ерөөсө бүр компани дампуурсан өрөнд бид нар ч өрөнд орцсон хэдэн сая төгрөг өрөнд орцсон ингээд ийм байсан ч гэсэн ингээд чи эрүүл байгаа бол чиний хянч чадахгүй юмуд байгаад байгаа. Тэр нь цаг хугацаа хянч чадахгүй, хэний хэд наслахыг, хайртай хүмүүсээ өвдөхгүй байхыг, тий. Эсвэл одоо эхнэр нөхрөө ингээд өөрийнхөө хүснээрээ байлгах эсэх гээл тий. Эсвэл бусад хүмүүсийн хүснээрээ байлгах, дарга маргаа ихвэл яадын ажилтнуудаа хүснээрээ байлгах гээл ингээд бүх юм хүснээрээ байлгаж чадахгүй ч гэсэн чиний хянч чадах юм байна. Энэ бол юу ботхоо чи хянч чадна. Чи ямар шийдвэр гаргахаа чи хянч чадна. Тий. Ямар үйлдэл хийж болохыг хянч чадна. Тэгэхээр ингээ өөрийнхөө гоё энэ гайхалтай том хянч чадах зүйлүүд дээр илүү төвлөрөөсөө. Тэгэхгүй ингээд хянч чадахгүй зүйлээ хойноос хөцөлтөд гомдлоод хайрынхаа амьдралынхаа боломж цаг хугацааг битээ алдаасаа тэгэд саяны их зүйлсээ хянах юм бол аяанда амьдрал ямар гоё юм бэ гэдгийг бол үнэхээр нөгөө мэдэрч чин сэтгэлээс өөрийнхөө нүд гялцаал инээмсэглэл ингэн нэрэ. Тэгээ би бол амьдралд би үнэхээр хайртай. Би амьдралын тухай ярихаар хүртэл миний нүд ингээ гялцаал инээмсэглэл ингэ. Гэхдээ энэ бол ингээд ийм easy байсан учраас биш. Энэ ингээд яг л хүмүүсийн амьдрал тохиолдог тэр бүх зүйл яг ингээд чамтай адилхан яг л тохиолдсон мөнгөөс тэр бүх юм чинь байсан мөртлөө хүний потенциал ингээд ашиглаж чадвал ямар их намайг ямар гоё төрүүлсэн юм бэ? Ямар мундаг төрүүлсэн, ямар их нөөцтэй, ямар их гоё бодос сэтгэл төрүүлсэн гэдгийг ойлгоод ирэхээр тэр шийдвэрүүдийг гаргаад өөрчлөөд амьдралыг ийм байснаар ийм болгочлаа гэж харахаар өөр ирэхгүй чиний өөрийн чинь босгосон амьдрал хэцээ. Нөгөө гоё байгаад байгаа байхгүй тий. Тэрс гоё машин унж байгаадаа биш. Чи тэр машины мөнгийг гоё арга замаар олоод хүлээгээд тэрний төлөөстэй гоё байгаад ингэсний дараа тэр үнэхэрийн гоё үнэхэрийн гоё байгаа байхгүй. Тийм учраас амьдрал бол гоёо гэж хэлмээр байна. За бид гурван яриа эхлээд нэг харж байгаа өөр өнцгөр хилжсэн чи бүр хамгийн аз жаргалтай өнцөг хүртэл нь бид гурав ярьж чадлаа тий. Өнөөдөр бас сонирхолтой гоё подкаст байлаа. Та хоёр л нэр үнэхээр хүн бол ухаж чаддсан юм байна. Эрэгтэй эмэгтэй идрээ хоёр талаас л зүгээр ингээл нэг байгаа юм шиг л. Тэр яхаа аргагүй одоо монголчууд дунд унаад боссон хүн гэх юм бол та бол яхаа аргагүй бол мөн. Гэхдээ энэ бол нэг муухай бол хэлээгүй шүү дээ. Хүн зүгээр дундаас ч тийм үү дээд төвшнөөс дээшээ хүрэх бол шал ондоо гэтэл та бол бүр нэлийн унаад босч ирсэн үлгэр дуурайл авах хүмүүсийн нэг мөн үү гэх юм бол мөн гэж дүгнж байгаа. Бас одоо над шиг үзэл бодолтой хүмүүс ч зөндөө байгаах. Тэгээд бид нар бол одоо гаднаа ч гэх юм бүр холын эсвэл нэг юм зохиоцсон үлгэрийн юм үзэж жишээ авахаас илүүтэй ойр тойрон ийм байгаа хүмүүсээс дэлгүү жишээ аваасаа. Энэ хүн чинь Монголд Улаанбаатарт л бидэртэй ижлэн төрөний нөгөө нөхцөл байдлууд нь цуг байж байгаад л ингээд сүүлийн 10 хэдэн жилийн хугацаанд амьдралаа оронгороо царайгаа хүртэл оронгороо биеийн хүртэл оронгороо майндаа хүртэл оронгороо эргүүлж чадчихээн. Тэгээд үзэж байгаа үзэгч та бүхэнд ч гэсэн яг одоо боломж байгаа маргааш гэж хойшлуулахгүйгээр тийм ээ. Яг одоо тэр майндсетээ манай төвөгийн ярьдаг шүү дээ нөгөө Minecraft-аа гэдэг юу яа гэдэг. За тэгээд ямар ч цаа подкастт маань хүрэлцэн ирсэн баярлалаа. За дараагийн дугаараар олццгаая. Баярлалаа. Life is good гэдэг тусагч байна. Тэгээ. За 1 2 3 Life is good.